Straight from the mud, there's dirt on my hands. Strong like a tree, there's roots where I stand. Oh, I've been Бот подкастын season 2 дугаар үргэлжилсээр бидний удирдал эхэллээ. Let's brag. Мото подкастын season 2-ын 3 дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгээ та бүхнийг одоо хүлээлгэсэндээ бас хүлцэлүүч бид гур бас үнэхээр завгүй байлаа. Манай зураглаач маань бас өөр гадаад улсуудаар аялаа зураг аваад айгүй их завгүй байлаа. За тэгээд за бид ямар ч сан ингээд season 2-ын 3 дугаар бүрэн бүрэлдэхүүнээр ихэд бэлэн болсон байна. За манай өнөөдрийн зочноо спорт мотоцикл хөлөглөгч, спорт мотоциклыг бас хөгжилд ер нь хувь нэмэр орсон бэлгүүнээ маань орсон байна. Бэлгүүнээ буюу босоо бэлгүүнээ гэж хэлсэн. За сайн байцгаана уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг подкастт урьж оролцуулсан та гуравтай зөндөө их баярлалаа. Одоо ингээд ярьж өгнө дөө. Одоо ярьж өгнө дөө. Зүргөө ярина да гэж байна шүү дээ. За тэр босоо гэж юу нь яагаад тийм босоо гэдэг нэр авчихсан юм. Энд чинь нэг юм байдаг юм. Дээр үед болохоор одоо дээр үед ч яг нэг 4-5 жилийн өмнө чи ер нь босгол хойдлогоо дугуун дээр явдаг хүмүүс бас ховор байлаа шүү дээ. Тэгээд тухайн үед болохоор яг нэг мотоцикл дүнгиж одоо нэг вили хийх гээл одоо урд дугуугаа хүнчнийг хорхосоо л нэг өргөөл үзчихсэн шүү дээ. Ер нь нэг тиймэрхүү сонирхолтой байгаасаа. Тэгээд нэг жоохон өргөж үзчихэд ер нь л тэгэл сул зай гарвал дандаа хойдлын дугуун дээр явдаг гэсэн. Тэгэл үзэл ихний хэлжинд бол муу л байсан л та яг нэг газраас нэг юм хүн дэрдэг ч юм уу. Тэгээ нөгөөдхөө айгуу гоё өөртөө багталтайгаар харчил. Тэгээд бичлэг хийгээл харангууд нөгөөт нь хачин юм заяа. Тэгэл тэр чи мэдээж нөгөө нэг олон сар нөгөө нэг бэлтгэл хийгээл тавтаад тахлаар тодорхой хэмжээний ахиц гараад. Тэгээд тэр чи нэг иймэрхүү болчихдөг юм аа. Тэгээд тэр нөгөө нэг мотоциклчтэй нөгөө байнга л нөгөө босоогоор яваад тахаар хүсээгүй ч юм уу. Хүсээгүй тийм нэг цолтой болцсон. Ер нь тэгэл явж босоо билүү. Зарим хүмүүс тэгэл мэдхгүй мотоцикл ундгүй мэдхгүй хүмүүс сонсвол тэр чи бас нэг жоохон эвгүүгээр ойлгохоор бас тэг босоо билүү. Хамгийн юм босцсон зүгээр ингээд юм. Би яг наадсан яг зүгээр мотоцикл босдог байсан байх шүү. Тэнд дээр бол мотоцикл нөгөөдхөөс босноо байсан. Нөгөөдхөөс босон шүү. Ер нь яан дундаа ер нь л очиг өөртөө өгөө тэр хүмүүсээс авсан гэдэг чинь бас гоё байна. Тий. Саад гэдэг. Ер нь тэр очиндоо одоо бол өмнө нь бол нэг дуртай байгаа юм. Тэгээд одоо тэгээд айгуу гоё дуртай болсон. Яг гэвэл нөгөө хүмүүсийн чинь бас респект биш. Намайг хөндлөж байгаа. Би бас зүрхлээд хүмүүстэй айгуу гоё хүндэтгэлтэй харьцдаг. Тэгэл одоо хүссүүсээгөө босоог л дуудулж байгаа юм чи босоогоор л явъя. Тэгээд нөгөөх нь ч гэсэн одоо бол ингээл байнгын нэрний арданд наалтцсан юм чинь. Эндээ ч одоо ер нь л бол дуртай болцсон дөө. Одоо тэгэл Монголд нийт одоо спорт байк ч гэлтгүй ер нь бол байк хөлөж байгаа залуучууд ер нь бол одоо дийлгэж хамаагүй тань нэстэй. Ер нь мэдэх нэг нь мэдэхгүй. Тэгэл дандаа мэддэж шүү дээ. Ер нь цирк дээр очил одоо ингээл энэ тентгийн цуглаан дээр очил аюу нээлттэй байдаг бай. Очил хүмүүстэй мэдлээд одоо зарим хүмүүс ч мотоциклыг аюу тийм нэг ялгаж харцдаг. Одоо гоё мотоциклтэй хүмүүстэй очил ингээл гоё байх юм шиг эсвэл нэг жоохон нэг хямдхан мотоцикл дээр хүмүүстэй нөгөө нэг ингэж мэгэл зүрдэн. Надад бол ерөнхийдөө нэг тиймэрхүү зам байхгүй нийтч тэгэл хүмүүс асуудаг тэгээд яавал ортол муртлаа босохгүй ингэхвэ тийхвэ гэл тэрэнд нь айгүй хөрх ингээл хэлэл зөвлөмж өгдөг. Тэнгүүтэл нөгөө хүмүүс нь тэр зам байхгүй яж байгаа л нөгөө мотоциклээс л дараа 100 гоё болгочих штэ. За тэгвэл одоо энэ дээр яах вэ гэж мэддэг. Тэгэл ингээд уруу татчихлаа юм да ер нь энэ төрөл рүү хүмүүсийг. Бэлгүүнээ маань одоо бол ямар мотоциклтэй вэ? Яг одоогор бол энэ 100 надад нэг Honda Grom 125cc жижиг. За. Тэр болохоор миний нөгөө нэг хичээл заадаг мотоцикл, били хичээл заадаг. Тэр мотоциклтэй байгаа. Энэ 100-ийн төлөвлөгөө гэвэл Yamaha MT-07-г стант болгож унах. Өтөө. Төлөвлөгөөтэй байгаад байна. Тэгээ ер нь яг одоо энэ били гэж ярьж байгаа босох яг хичээл зааж гэж заадаг тий. Зааж байна. Одоо 2 дахь хичээлдээ зааж байна. Энэ альбан яг юу гэдэг юм эсвэл албанаас зүгээр яг зааж
яг албан сургалт гэхээс илүү ерөнхийдөө тэгэл нэг видео маягийн юм хийчихдэг би. Тэгээд видео маягийн юм хийгээл тэрэн дээр ийсэлт аваад нэг 10 ийсэлт ч юм уу. Ер нь цөөхөндөө нэг зундаа нэг 10 марав. Энэ нэг жижиг мотоциклээр сургадаг болохоор гол нь эрсдэлгүй болдог. Тэгэл 10 удаагийн л оролттой тэр хүн тэгэл яг 10 удаа орохдоо яг нөгөө нэг миний заасан юмнуудыг л төвөгшөөхгүй сураалаа гэвэл ерөнхийдөө нөгөө нэг хойтын дугуун дээр явж байгаа хүмүүс ч амар их унж бэртдэг. Тормс гişиг дүүсээ болол яг тэрнээс нь хамгаалж анхан шатны юм л зааж. Яг хүнээс би өөрөө ч гэсэн яг төгсрөөгүй байгаа учраас хүмүүс бас төгс юм зааж чадахгүй. Дэлхийд ч ер нь тийм албан сургалт гэж байхгүй. Одоо тэр нэг шин зүүн ойл гэж одоо бидний хэлдгээр тэр талбай дээр ер нь бэлтгэл яваад идэггүй. Тий. Тэнд л очихоор л ер нь залуучуудыг нэг байктай нэг ингээл тэгс авчаа. Тэр чинь тэгээд нэг арталтаа бас нэг ухсраатай юм байт юм шүү тий. Одоо тиймэрхүү юмтай юу? Үгүй минийх за би анхаад нэг бичлэг өгч ерөнхий тэрэн дээрээс харагдчих واخ. Тэгээд Харин дүндээ чам шиг голын юмнуудын харуулсалаарус гитарын утас зүрхэн тарвдээ Удаан бадрын үлэмсэн чивхээс ч нүмэн хайрлий Тэмдэг үлдээгээд тэргэл сартаа гэлвч нь явуулъя Гацуу заалуу дөрвөн шөөний хайрын чихний сүгч өмтөлгөө нэгнээ харан фалэ Түдэр үзий ату нарик отон такшин карма Түнэр харан хулдур гэрэл сотосот чи асана It's not a good girl, it's me. Yeah, scared to play, I'm just scared to play. I'm not sick to play. минийх жижигхэн одоо заа нэг хэлүүл нэг иймэрхүү энэ ширэнд одоо нэг иймэрхүү мотоцикл гэсэн үг байхгүй. Тэр нөгөө жижигхэн мотоциклэн дээр нөгөө 125 cc гэдэг чи бас ерөнхийдөө тохиолдолтой гарч байгаа. Тэгээд хоёр хажуу талын хамгаалттай, хойдлын хамгаалттай одоо гуартууд гэсэн үг шүү дээ. Гуартуудтай тэгээд энэ дээр консныхоо доотлолт хойдлогоо тоорондостой. Тэгэхээр бүх юм яг одоо жижиг мотоциклээс хүн унаал бүр айхтар бэртэхгүй шүү дээ. Мэдээж тодорхой хэмжээний каск байгаа, тохооны хамгаалт, өвдөгний хамгаалт тэгээд бүх юмыг зүүлгээд тэгээд бэлтгэл хийхээр яахгүй. Одоо унж бэртгэн нараараа болж байгаа. Яг тэр хойдлын одоо нөгөө сунгаад ингээд товчдөг юм болохоор ер нь их удаан сурдаг юм шиг санагдсан. Яг тэрнтэйгээ мэдээж тийм муу зан сураад энэ дэр чи нөгөө нэг одоо мотоциклыг босгоо явуулаа гэхэд нөгөө нэг хоёр талын баланс гэж байгаа юм чи. Мэдээж ямар ч зам гарч иж Монголын замнууд чи дандаа нэг иймэрхүү гэдэг ш. Тэр болгон дээр нөгөө хойдлын дугуй орохоор нөгөө мотоцикл ингэж дайвилцдаг. Тэгээ нөгөө нэг дайвилцдаг мэдрэхээ болчихно гэсэн. Мэдээж 1000 одоо ингээд хаашаа мундаг явуулаач гэсэн ерөнхийдөө замын одоо бартаа нөхцөл байдлаас үүсээд хоёр тал руу гондох магадлал. Миний өмнө ч гэсэн ер нь 2 жилийн өмнө наваа бэлтгэлээ хийж хаад элитийнхэн үрж ирж ирсэн. Тэгээд нөгөө нэг кроссон дээр юугаа зоогоо. Одоо тэр хаашаа нэг аалц шиг юугаа вили машина зоогоо тэгж явж байгаа. Зөндөө бас эвгүй унжсэн. Тэрнтэй байсан ч гэсэн ундаг л билүү бас харсан. Зүг. Тэгэхээр бас юу нэг манай подкастын бас хүрээнд ирсэн одоо сонирхож сонсож байгаа залуучууд манаас одоо вили сурах, стант хийж сурах тий сургалтуудыг бас бэлгүүнээс мань авах боломжтой байх шүү. Тэгээ энэ бас ингээд ер нь одоо юу байдаг л огшдог л доо би ч гэсэн нэг юм титлоотой байсан. Тэгээд энэ титлоотойтой яг нэг талын сэлгээр ингээд хүмүүс ингээд хараад тэр хүчнийг огшоод би өөрөө мэдлгүй ингээд нэг амар консшитэл ингээд хойд урдуу босох гэж байсан. Тэгснэ гэт би чинь чаддаг үйлүү амар огшож байгаа байхгүй тийм огшлыг би бас авсан байхгүй аваад хүмүүс ингээд хараад л гоч дундуураас урдуу өргөөл явчихсан. Бас нэг өөрөө харсан юм бол нэг хийж. Тэгснэ би за бас арай л саагаад байна даа гэж бодчихсон байхгүй. Одоо энэ сургалтыг ер нь албан ёсны болгоул яа гэдэг. Бүр ингээ тий. Яг залуучуудад ер нь хүргэдэг. Одоо тэр чи одоо зөндөө олон залуучууд л одоо сонирхож байгаа шүү. Тий. Яг албан ёсны болгоё гэхэлэр энэ өөр энэ сургалт маань өөрөө их жоохон эрсдэлтэй л дээ. Ер нь хүн одоо унаад бэртээд яалаа гэхэд одоо нэг даатгалыг энэ хүн одоо мэдээж асуугрангууд л чинь тэр чинь даатгал бол ямар нэгэн шалтгаантай байж ш даатгах шүү дээ хүнийг. Тэгэхээр минийх дээр бол миний сургалтын дээр бол хүнийг даатгах нь гэдэг бол тэр тийм даатгал бол хийж ажиллахгүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр би энэ тэгэхээр яг сонирхлын төвшөнд тийм сонирхлын төвшөнд. Гэхдээ угаасаа яг нөгөө нэг сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүс нь яг хүрээд ирдэг. Яг тэр хүмүүс нэг одоо нэг за 100-аас нэг 10 хүн жишээ нь тий. Тэнгүүтлээ 10 хүн дотроос шигшигдээд 2 аягүй гоё мундаг болдог ч юм уу тий. Дараагийн төвшний болдог. За нууц шишэл хэд вэ? Төлбөр үү? Тий. Төлбөр 750 мянга. 10 удаагийн цаг 30 минут хичээл. Нэг удаа орохдоо цаг 30-аар орох юм шүү дээ. Тий, цаг 30-аар орох. 750 урд дугаагаа босоо сурах нь биш. Тий, анхан шатны гэдэг. Анхан шатны.
За MotoGP-тэй бол одоо манай бэлгүүн бол шууд холбогдох байна. Ер нь зөв. Одоо анх Power Expo одоо Power Expo бол бас энэ мотоцикл сонирхогч спорт машин сонирхогч ер нь одоо яг тэр сонирхогч залуучдын хувьд бас нэг талаас нэг талын хүлээлтийн гоё одоо фестивал болцсон. Тэгэж Аадтай гэдэг нэртэй болчихлоо шүү дээ. Сая бас нэг шагнал авлаа тий. Тэгэхээр анх одоо яг энэ MotoGP гэдэг тэмцээнийг анх зохион байгуулахад бол бэлгүнөө бол хувь нэмэр оруулсан гэж би бол хараад байгаа. Зүг. Чи тэрний талаар нэг ярил. Энд ч бас урт түүхтэй дээ. I fell in the shit first time when I was 11 and that's how we living with us na how I down Chimney zugar 7 hot it get to 11 Dur yarch verjan dorfa sus chin on the heaven Round with the mob like park hit the mob Taha rapping at the man Brosu with the man Tumuchilte with the man Underground young king Ujava good with the man За энэний талаар 2000 за одоо MotoGP маань одоо үүсээд одоо 2 дахь ерөнхийдөө энэ зунтаа нийлээ 3 дахь жил рүү орох гэж байна. Тэгэхээр би өмнө нэг циркээр гадаадд ажилладаг байж байгаад Монголд хурж ирээд тэр чинь бас 1 жил болцсон байсан. Тэгээд Power Expo Festival 22 дээр болдог байсан. Тэгээд тэрэн дээр бид нар нөгөө нэг найзуудаараа очиж үзүүлбэр үзүүлээд өмнө ч гэсэн ерөнхийдөө за бид нар тэр чинь бас тухайн үед чинь манийдээ тоохгүй тэгэл гуйж гардаг байлаа ш. За энэ дээр нахаа одоо ийм үзүүлбэр үзүүлчих юм гээд хэлгээл. Тэгэл гүүгээд очиж исэн. Тэгээд тухайн үед бол бид хэдийг бол нөх айхтар оошодгүйсэн. Яг нэг 3-4 минутын үзүүлбэр гарлуу яалаа. Тэгээд бид хэд бас нэг жоохон сунжирсан юм аа бас нэг талаасаа нөгөө тийшээ мишээ гэл мэцэглүүдэ босгоол. Тэгээд тэгсэн чинь бид хэдийг талбай дээрээс айгу эвгүүгээр хилж гаргаж ирсэн. Одоо наайдаа гарга одоо юм дрифтийн цаг нь оройлоо гэл. Тэгээ би тэрэн дээр юм бодсон байж байгаа. Нэрээ бид нар одоо энэ хүмүүс ийм тэмцээнтэй байгаад бид нар яг лээрээ тэмцээнтэй байж болдгоо дэлхийн жишг гэл. Тэгээд ерөнхийдөө судалж үзээл яг дараа жилийнх нь Power Expo Festival-тэй Жимитэрч гэдэг хүнтэй ярилцаад надад нэг ийм санаа байна. Мотоциклчдыг ингэж оруулъя. Тэгээд дрифтийн голоор нь болохоор тухайн үеийн чинь MotoGP-г мини MotoGP гэж нэрлээд яг л тэр чинь MotoGP гэдэг чинь агуу том спорт. Тэгээд шууд MotoGP гэдэг утгаар нь бол оруулж болохгүй. Тэгэхээр Монголд анхных гэдгээр мини MotoGP гэж нэрлээд 2-2-оор нь гаргаж явуулаа зам дээр. Тэгээд тэрийг яг анхны жилдээ үүсгэн байгуулад тэгэл ерөнхийдөө яг тухайн жилдээ хамаг юмал зориулсан дөө. Тэгээд тухайн жилдээ хамаг юмаа зориулаад өнгөрсөн жил болохоор 1 жил өнжөөд одоо энэ жилээс яг буцаад Монголд үрж ирж байна. Тэр энэ жилээс яг тэмцээндээ яг өөрөө гар бие оролцоод байна гэсэн. Одоо тэр юутай бол одоо Power-т бол байнгын холбоотой байгаад байгаа л гэсэн үг юм шүү дээ. Үгүй одоо бол яг Power Expo Festival-тай бол ямар ч холбоо болсон. Тэгэхээр тэмцээнээ тусад нь өөрөө одоо юу байна гэсэн үг. Тий, ер нь зөв. Тийм тэмцээнээ тусад нь л явуулах. Би сандгийн л та. Өмнө нь бол яг Power ч юм бол арай өөр нэртэй болдог байсан. VIP мото фестивал дээр гэж болдог байсан шүү дээ. Тэгээд тэрнээс яг хойш ингээд Power гэж болохтой зэрэгцээд мотод мини MotoGP манай орж ирж ирсэн. Тэгээ би бас нэг тухайн үед нэг мотоциклын цуваа нэг явах гээд би нэг чамтай холбогдож ирсэн. Нэг чатар холбогдоод нэг за ер нь мотоциклчд яаж оролцох, хэрхэн яаж оролцох вэ тий. Бид нар ингээд байрлал позишн байгаа мó эсвэл одоо яах ингээд нэг ярьж ирсэн. Би бас тэр үеийг санаж ин л та. Ер нь бол одоо ингээд 2 жил хугацаа. Одоо тэрнээс хойш ер нь MotoGP маань одоо за миний MotoGP гэдэг нэршлээ ч юм уу тий. Одоо ер нь бол одоо энд бас ингээд зохион байгуулдаг. Манай Yamaha-гийн одоо төвшөө маа тий. Бас ингээд зохион байгуулдаг. Болоод юм шүү дээ ингээд гэл. Одоо ингээд энэ чинь яг санаачилсан зүйлс чинь ингээд үргэлжлээд улбаатаа яваад байна гэж харахад бол одоо зүг биз дээ. Тийм зөв. Одоо тусдаа айгүй гоё тэмцээнүүд болоод байна л та. Season 1 2 3 гэл. Одоо маа төвшөө маань очвол төвшөө маань дандаа орон нутагт хийдэж шүү дээ. Ер нь тэр ер нь маш зүг бах. Ягаад орон нутагт хийх вэ гэхэлэр тэр орон нутгийн залуус ч гэсэн шинэ сургууийг бас үзэх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь хаасаа одоо хамгийн сүүлд чи дорнод боллоо. Сүхбаатар. Тэр чинь бас нэлээд хол үстэй. Ер нь тэгээ нэг 700. Тийм 700 км-ийн цаанаас яг хүн яг MotoGP яг зорж хурж ирээд Улаанбаатарт үзсэн гэвэл бас судлаа бах тийм. Яг тэгээд тухайн аймагт нэг хийгээд тэгэл тэр дундаас ч гэсэн өшөө болно. Дандаа хүний сонирхол чинь жижигээс эхэлдэг. Яг жоохон хүүхдүүд чинь тэрийг нь хараад ер нь бол юу асал та тэр бас айгүй гоё одоо спорт мотоцикл сонирхогч залуучуудад бас яг
гоё одоо спорт гэдэг чинь өөрөө спорт гэдэг нэрээ агуулаа явж байгаа юм чинь тий. Энийхэн дагуу бас гэдэг би үүтэйгээ уралдаг тэмцээн уралдаан байх гэдэг нь бол айгүй зөв тал зүйл бос гэж би бол хараад байгаа. Тэгээ тэрийг сацуугаараас мотоциклийн хөгжил бас айгүй том хувь нэмэр оруулж байгаа. Тэгээ нийт мотоциклчдад бас бид нар ингээ зүгээр ингээ цэлгүүцэд идэггүй тий. Бас ингээ дотроо ингээ тэмцээн уралдаантаа яваалцаад оролцдог юм тэр байл. За би тэгээд одоо ингээд энэ манай одоо ингээд Монголд байгаа тамирчид одоо бол энэ чинь бол бас л одоо тамирчид гэж ярих нь бас зүг баг. Тийм зөв. Тий. Энэ тамирчид маань ингээд олон улс руу оролцох одоо боломж байдаг юм. Ер нь зүгээр яг MotoGP-гээр Монгол улсаа төлөөлөд. За яг тэр боломжн дээр нь одоохондоо бол нэлээд л судалж байна. Яг олон улсад орохын тулд болохоор ихлээр моторын CC-гээс их багаас нь тэмцээнүүдээр бүр багаас нь оролцож эхлэх баг. Тэгээд сайн нэг шинээр байгуулагдсан холбоо маань бас стандарт хангасан тийм гэдгийгсэн. Яг тэрийг нь судалж байгаа. Одоо нэг сар судлаад одоо ч бас арай бас season эхлэв. Тэрийг нэг судалж байгаа. Манай хангаа гэдэг байгаа, оргил гэдэг байгаа, эрка гэдэг байгаа. Дандаа дүүнер. Тэгээд тэр дүүнер маань үнэхээр бас авиастай чадaltaй. Гэхдээ миний нөгөө нэг зорьсон анх нөгөө MotoGP-г яг ингээсээ тэгээсээ гэж зорьсноос болж ерөнхийдөө нэг юу н агуулгаараа жоохон хайцаа. Анх нөгөө MotoGP-г одоо яачаад үүсгэчихэл хүн чинь мэдээж Монголд ийм үүсгэжлээ гэл тэгэл орон дотор мөрөдөлтэй ш. Гэхдээ одоо нөгөө нэг 20 эдтэй хүүхэд ч юм уу одоо 20 эдтэй залуу гэж хэлдэг тийм 20 эдтэй залуучууд маань одоо Монголд аягүй гоё уралдаад одоо зарим нь бас цол зэрэг авчлаа. Миний яг зорж исэн point нь болохоор бүр жоохон хүүхдүүдийг багаас нь бэлтийлэх гэсэн зорилготой байсан. Яг тэгвэл яг монголчууд нөгөө нэг панк гэж шуурж ороод одоо энэ дээр ингэж уралдаа бие биентэйгээ алцах аягүй сонирхолтой байдаг. Надад бол тийм сонирхол миний амьдрал эзээч байна. Тэгэхээр энэ зүйлийг яг нэг одоо тэр сонирхож байгаа уралдаж байгаа хүүхдүүд залуугийн хүүхдийн сонирхоос л гэж үзэж байгаа. Тэгжиж яг энэ яг үндсэн яг шугамдаа орж иж багаас одоо яг туршлагатай одоо тийм тамирчин болж иж тийш өсөх гэж бодож байна. Одоо багаас нь хий гэж одоо байсан гэж ярьж байна. Тэгэхээр одоо яваад байгаа арай ч өөр төвшин. Тийм point нь л өөр төвшин гэж байна. Арай зөвхөн чадаагүй юм. Зөвхөн чадаагүй байх. Яг тэгж бодож байна. Нэг сургууль багаас нь бэлтгэх хэрэгтэй. Монголд бас нөгөө нэг юу байв? Тэмцээн болох зам яг стандарт гэж юу вэ? Одоо бид хэд чинь тэмцээний хийхээр бол тэгэл тэмцээн чинь бол маш том одоо ингээл агуулгаараа одоо ийм тэмцээн боллоо гэж хүмүүст чинь ингээд шум тарчдаг. Тэгэхдээ тэрнийхэн цаана нь ерөөсөө л 2-3 хүн л ажиллаж тэгэхээр том талбай дээр. Бити бороороосоо гэж залбирна. Тэгээ дугууны одоо бид хэд чинь дрифтийн голоор уралддаг. Тэгэхээр нөгөө дрифт хийж байгаа машинууд хаймрууд аягүй тийм жижиг үрц сэлбрээр үүсчдэг. Одоо ингээд замдыг үр тарчдаг гэсэн. Тэгэхээр тэрэн дээр одоо мотоциклийн стандарт бус дугуйтал уралдаж байгаа юм л да бид хэд чинь сонирхчийн төвшөнд юм чи. Яг тийшээ ороод яхад одоо ингээд зүгээр ингээд эргэж яхад одоо traction control-гүй мотоциклууд чинь функ гэл нэг дугуун хийх юм бол одоо ингээд халиал нөгөө хүн ингээд үсрэл явчихна. Зөндөө одоо тийм ослууд байдаг. Тэгээ нэг монголчууд ярьж сайлаа ярьдгаар саваа ярьж эхлээд энэ зам за мэдээж эсрэг юм болж байгаа. Тийм. Энийг ер нь одоо жишээ зүгээр одоо улсын орноос ч юм уу ингээд зөвхөн боломжтой. Тийшээ тийм шүү дээ. Эсрэгч чинь. Шууд санаатай. Одоо яг энэ дэр бол яг хийж мэдчихгүй юм. Зөндөө л бодож үзсэн. Бас уулзаж явсан хүмүүс ч байгаа. Тэгээд яг энэ том өөрөөсөө одоо зарим хүмүүс ч тэгэл улсч бай, юу ч бай бүгд л нөгөө нэг эргээд ашиг сонирхол хардаг. Тэгэхээр одоохондоо дүнгэж нөгөө нэг эхэлж байгаа одоо Монгол үүсэж байгаа юм дээр авиачид тийшээ чи одоо хамгийн багадаа л 1-4-5 тэрбумаар зам барьчихж байгаа. Одоо тэр чи яг стандартын зам барихад шүү. Тэгэл тэр чинь 4-5 тэрбумыг одоо ингээл банк гээл зарцуулаад одоо за жоох хүүхдүүд нь хэд болж өсөөлээ тэгэл бэлтгэл хийж байгаа. Тэгэхээр одоохондоо бол арай болов яг ерөнхийдөө нэг цагаан дагнал гарч ирэх баг. Яг энэний сонирхолтой. Яг сонирхолтой тийм мөнгөтэй хүн гарч ирж иж гоё спонсортой байж иж энэ цаашаа айгүй гоё агуулгаар өгч. Тэр талаар нь сайн хичээгээд явна да. Мэдээж зөндөө хугацаа харж байна одоо ер нь. Энэ бол яг гадаадын төвшөнд очихын тулд доор хийж нэг 10 жил болох байлгүй. Энэ л монголчууд аливаа нэг юмнаас дандаа 10 жилээр хойш л гэдэг техник бүжигч бай. Ямар ч гоо биелэлээ болох тий. Тий.
Багаас нь хүүхдүүдийг бэлтгэл хийж байна. Тэр л авч чухал. Тийм. Тэгэхээр зөв зүгээр энгийн хүүхдээ аваач мотоцикл одоо мотоцикл унуулаад бэлтгэл хийлгээл маяг л өгнө гэж байхгүй. Тэгэхээр одоо бид хэдийн хүүхдүүдээс тэр чиг гарч ирэх ёстой юм байхгүй. Яг мотоциклчдын гэр бүлчхийн мотоцикл ундаг автаа байж тэр хүн тэр хүн чинь яг тэрэнд дурлаад яг MotoGP гэдэг юмар өөрөө уралдаал аяанда тэр тойрог одоо 8-5 ингээл налаал багаар нь ингээл тойрол үзчих юм бол тэр хүмүүс бол яг өдөр болгон яг нөгөө нэг амьсгалдаг шиг тэрэнд гоё домтох. Тэгжиж яг зүг замлаараа гэж байна. Тэг дүндээ сонсож байгаа хүмүүс байгаа тий. За тэгээд манай Prap мото подкасттай хамтран ажиллагч байгууллагаар стандарт катерыг ажиллаж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол манай подкастыг үздэг хүмүүс ер нь эдийнэ бас мэддэг болсон байгаа. За манай монголчуудын ерөнхийдөө нийтлэг хэрэгэлдэг таргет энерги ундаг стандарт катерыг ханаа оруулж ирдэг. Мөн энэ ультра лайт гэдэг энэ аюугаас өвөрмөц онцтой. Тэгээд юм ер нь бол нэг монгол хүний бас яг нэг уух боломжтой аваад тохируулж хийсэн аюу гой өвөрмөц пи бэлээ. За тэгээд гүйдтэй цэвэрус. За тэгээд стандарт катерingтай манайхтай хамтран ажилладаг стандарт катерингдаа баярлалаа. За тэгээд нэг залуучууд маань ер нь бол таргетыг мэдгүй юм байхгүй л үдээ. Ер нь тэгэл энерги хамгийн гоё удаа штэ. За тэгээд манай өнөөдрийн бас дугаар маань Ducati гээ албан ёсны шоурумаас сүргэж байна. Монголда одоо бас одоо ингээд 0 км-тэй цоошин мотоциклыг бас ингээд худалдаалж байгаа шоурумуудыг харахад бас үнэхээр урамтай байдаг, үнэхээр гоё байдаг. Энийг нь дагаад бас манай Монголын бас мотоциклийн хөгжил маань бас дагаад явж байгаа. За тэгэхээр манай өнөөдрийн дугаарыг авахд Ducati дээр бэлгүүнөө маань ингээд дуудаж авчирж ирсэн. Яаж холбогддог вэ? Ducatiтэй холбогдсон түүх нь бол цирк дээр нэг өдөр зогсож байдаг. Тэгээ манай Бумка гэдэг найз маань үүдээ. Одоо мотоцикл ундаг, кросс ундаг гэсэн. Тэгээ Бумка найз маань намайг нэг ахтай танилцуулаад ахын нэрийг хэлээд явах тийм. Ахтай танилцуулаад тэгээд би юм тэгээд гэсэн чинь ах нь одоо ингээд би бас одоо мотоциклийн хоббитай. Тэгээд Ducati дээр анх намайг авчраа. Би энэ мотоциклуудыг харчаад одоо нэг жишээ нь санд тухайн үед жишээ юм да чамс тийм. Үүний одоо энэ мотоциклуудыг нэг рил хийх тийм санаанд орж ирж ирсэн. Тэгээд бүгднгээр нь рил хийцэн байгаа, заримыг нь цацсан, заримыг нь цэцэг одоо болох хэрэгтэй хадгалагдчихж байгаа. Тэгэл Ducati-гийн захирлуудтай одоо нэг Power Expo ч юм одоо бүх юмний нэг харилцагд айгүй амар. Мотоцикл өөрсдөө мэддэг хүмүүс. Тэгээд одоо Ducati-гийн захирал тамир ах байна. Өөрсдөө нэг мотоцикл мэддэг хүмүүс тэгэхээр за тийм юм дээр спонсор ингээд өгөөч. Зөрүүлээд тэгэхээр нэг экспо дээр мотоциклууд авч хийх гэж тийм тийм. Тийм их байгуулга гэлтэй явд. Хизээч үгүй гэж хэлэхгүй.
Дукат гэдэг бол бас Монголд ер нь бол ээлтэй л байгаа юм байна. Ээлтэй. За мөрөдлөр мотоцикл хоббигоороо мотоцикл унаад хоббинд гоё амьдрал тавих гоё хэрэг болж байгаа. Нөгөө нэг MotoGP-г одоо тэр чинь нөгөө нэг бас MotoGP ганц бас миний хүч хөдөлгөөн биш түрүү бас ярих гэж байгаа мартчих. Видео байкерсэн. Анхны дүүс маань. Тэр анхны MotoGP дээр бүгдээр энэ дээр стил зүрхээрээ гаргаж та бүх шаналлаа хэлээ. Гаргаал одоо видео байкерсэн нэрмж болж явж ирсэн. Тэрийг хамгийн анхных дээр яг MotoGP хийж эхлэхээс өмнө бол мотоцикл ундаг байх та. Ямар ч юу гарлаггүй гэсэн. Дөрөвд ямар ч гарлаггүй гэсэн. Тэгээ яг тэмцээн хийж эхлээд тэр чинь бас нөгөөний Германаас бас шуучууд гараад эхэлсэн шүү дээ тэмцээн. Тэгэл одоо бол гарч л байна. Ерөнхийдөө тэгэл гарсаарч байх. Тэрэндээ одоо би өмнө нь болохоор мөнгө олох гэж мотоцикл ундаг байсан бол барыг одоо мөнгө төлж мотоцикл ундаг. Тийм барыг хоббитой болж эхэлж байна. За хобби мотоциклаас өөр ямар гоё хобби вэ? Хобби бүжиглдэг. Ер нь багасаа бүжиглж өссөн. Тэгээд брейк данс. Нэг бичлэгдчихэд хэдэн он цацагдсан бэ? Яг эхлэлгүүрийн уулзалт дээр хэдэн он дээр бүүм хийсэл цагдаа гэсэн. Хөл гэж. Тэгээ ер нь тийш ингэсэн юм аа. Бидэд нэг цирк дээр байж одоо уралддаг магадгүй найз үүдээ. Бас янз бүрийн санаа гаргаж ирдэг. Тухайн үед ч нөгөө нэг морины бичлэг явдаг байсан юм аа. Боёо, наагуурн чи боёо л гэдэг хэлдэг шүү дээ. Тэгээд гисэн чи бөөнөрөө зогсож исэн чи юун дээр ихтлгүүрийн уртал дандаа яачих гэлэн төхөн дээр зогсож байгаад ингээд хэдүүл ингээд гоё видео хийчихээ. Тэр чи олон удаа давтсан юм аа. Гэхдээ дөрмөө зөрчихгүйгээл улаан гэрэл асан гутал гяс урд нь гарч бүжиглэл тэнгүүтэл хүмүүсээс нас цаашаа явал болохгүй байгааз. Тэр нэг гурав дахь дээр нь яг болоод тэр бичлэгийг хийж дуусаад бид хэд ч хараад унтцсан тавьчихад. Тэгээд өглөө нь босоод ирсэн чинь 1.8 сая үзэлттэй болчихсон. Тэгээд тэр чинь мэдээж нөгөө нэг босгоод явж байгаа хойдолт мэцэглэн дугаар харагдаж байгаа шүү. Тэгээд игсэн чинь цагдаагаас залгаал ийм зөрчил гаргасан мань хамгаалтын малгай өмсөв эрхийн ингэж хасна хойдлын дугуун дээр ингэ явсан байна гэл. Тэгэл тэрнээс хойш ер нь аливаа нэгэн бичлэг хийвэл өстэй за ингэ сошиалор бити юу аваас өндрийг аваасаа л гэж боддог гэсэн юм. Гэхдээ одоо яг тэрийг харахад тэр бол гоё ш. Энд чинь нөгөө нэг хүмүүс одоо тэр нэг жишээ нь рэпер лимит бол хэлсэн л ш. Тэгэж амар хотын гурмаар ойрлуулж байгаа гоё үзүүлбэр үзүүлээд явж байгаа юм зүгээр ямар гоё юм бэ гэл нэг удаа хараад өнгөрчлээ. Энэ амар стресстэй хотод тийм ээ. Тэгээд тэрийг эсэргүүцээд байгаа тэр замын цагдаагаас ч юм уу залгаад ингээ бол хориглоод байгаа нь юунаас юу тэгээд хориглоод байна. Одоо замын цагдаа тэр чи хууль дүрмэл мөрдчихл байгаа юм л та мэдээж одоо бүс зүгөө машиныг жолоочийг нь торгодог шиг те би бол тэрэн дээр ямар ч нөгөө ер нь тэгэл айгуу тийм нөгөө нэг гоё байна цагдаагаас ирэл гоё байсан шүү чигээл бас болно шүү дээ. Гадаадын орнууд юм байж л. Манай Монгол яагаад болохгүй байна. Одоо энэ нөр хүмүүс нөр буруу хөлбөр дүүрэл хаална гэж болчих гээд байгаа байхгүй юу. Уг нь бол нэг талаас нь бол яг бас энэ чинь хөгжил байж болно. Зүгээр жоохон фаны те зүгээр контент шүү дээ. Зүгээр энийг зүгээр яг чиний хэлдгээр зүгээр үзэлтэй те. Тэгэл болох. Дүнгууд нь доор тэгэл нэг тээврийн цагтаа вэшн хийж орч ирсэн. Яг тэгэж орж ирсэн. Нөгөө бараг харааг багт нь хүчээр харуулчмаа. Одоо тэгээ тэрхүү зөндөө үзээд. Одоо тэгээ яалч л шүү дээ. Тэгтээ тэгэл
манайхны нэг хүлээж авдаг өнцгөл аюу хэцүү. Тэгээд бид нар тэрийг ямар ч засах арга байхгүй. Тэр нэг манай Монголын бас хүн ам цөөхөнтэй холбоотой байх. Бүгд их хөвчлэн тэгээд яадаг. Нэг нь дээшээ гарахад дургууд дандаа араас нь татчихдаг ч гэдэг тийм. Нэг нь гоё юм ичвэл Эсвэл нэг нь одоо нэг жишээ байдаг л да. Төвшин маань тэр нэг юун дээр анх Ямафа гэдэг үг чи ерөнхийдөө маа нэг хинээс гаралтай. Регэ залуугаас бас мачо гэдэг залуугаас гаралтай. Мачо ч бүжгэлдэг гэж мэдэж шээ. Тэгээ мачогоос гаралтай төвшин чинь тэр одоо Ямафа гэдэг You are my friend гэдэг үгийг өгүүлж авчаал. Тэгээд нэг мөцөгийг зарах болгонд бол онх дуургаал да ийм мөцөг зарагдлаа гэж тэгдэг ус. Тэгэл тэгсэн чи одоо барыг мөцөгийн дэлгүүр болгол ёо ийм мөцөг зарагдлаа барыг мачог хонхтой нам дөөрэж авчих гал тий. Нэг юм чи бас нэг гоёороо бас үлдгэлтэй тий спешиал тий. Зөвхөн төвшөө гоё тэгэл тэр мотоциклоо зараал хонх мохоо дуургаал гаргах гэлтэй. Тэгсэн чинь одоо баг хийгэл юм болчихлоо шүү. Тэгэхээр нэг бие бинийгаа ингэж амар даган ингэ түлхээдэж байгаа юм шиг эсвэл ингээл энийг ингээд гоё явж байгаа юм гоёор нь ойлгохгүй улам тэрийг ингээл татчих аваад нэг сонин болдог. За хойч одоо мач чинь бүжиглдэг байсан гэхэр чинь нэг сөүлэн бийц. Beatnik family. Beatnik family юу тий. Тийштэй. Break хийдэг тий? Яг зөв. Анх тектоник гитэр хийдэг байж байгаа. Нэг MTDC гэж байдаг байсан шүү дээ. Тэр чинь дараа нь бета болсон шүү дээ. Тий. Тэрний ахлагч нь урт устэй залуу байсан чинь. Тий шүү дээ. Тэр чинь маач юу? Тэр чинь маач шүү дээ. Оо, тэгэхээр чи бүр амар сайн. Би ирдэг байсан. Та чиг хоорондоо өсөлдөг байж байгаа. Тэгээ сүүлдээ нөгөө Beatnik family дээр чинь таана хоёр чинь нэгдээд тэгээд нөгөө нэг Монголын dance нөгөө байтал илүү. Үгүй тэрэн дээр чи ингэдэг баха ч гэж тэр чинь бас маш олон жилийн өмнөх юм болж шүү дээ. Маа нөгөө нэг юун дээр цирк дээр болдог байсан шүү дээ. Тэр маа нөгөө хамтлагийн талигачийн маань ах нөгөө Оргодол Батцэрэг. Ах маань одоо тэр тэмцээнийг хийгээд тэгээд бид хэд чинь бүх хамтлагууд чинь бүр яг Монголд бүүн болж ирсэн. Тэг амар гоё болоод бүх хамтлагууд чинь Mongolian Best Dance Crew гэж ороод тэгээд маа Punk and Rap гэдэг хамтлаг хоёрт ороод тэгээд Beatnik family Macho-гийн хамтлаг чинь нэгт орж ирсэн байхгүй. Тий. Тухайд. Beatnik family чинь гэхдээ ямар юутай нэгдлээ. Өөр нэг сүүлийн бицтэй нэгдээд идэр чинь. Тий, тэр чинь тэгээд их л олуулаа байсан. Би яг тухайн үе юм. Хоёр хамтлаг нэгдээд тэгээ Beatnik family гэдэг нэг ингэж мэгээд идэв шүү дээ. Энэ чөлөө би сандсан. Одоо маа каймаа юу ичдэг. Манай бүр нөө дээр үе нөө бүжгэлдгээ ярьж байгаа шүү. Тэр чинь одоо баг юу юм бэ? 9-10 оны үед ч дээ баг л тий. 9-10 оны үед чинь тэгээд би чинь бас нэг солиороод нэг юу гэдэг үсэн шүү дээ. Бүжгийн тэмцээн дайс байтал гэж гаргадаг байсан. Воломыг нь бас анх нэг одоо хуучнаар элит гээд баарнд кристал ч үлээ одоо кристал бүр дээр тийм л үү тэнд хийж байгаа бүр дээр энэ яг энэ үеэр ард нэгэ динозавр явуулж байгаа бүр дээр тэрийг санаж тэгээд дараа нь Chicago Night Club гэдэг баяр бүрдэд нэг хагас өдөр болох 11 цагаас гээл хийдэг нөө бүх нэг зарыг чинь нэг Facebook тухайд бас бидний айхтар хэрэгэлдэггүй байсан учраас нөө юу байсан шүү дээ. Яг мессенжероор масс мессеж цацдаг. Тий. Тэгээд тийм тэмцээ боллоо шүү гэж амар тэгээс үгээд цацдаг. Би ч үүд такс таслагч. 2500 төгрөг хураагаад ийцдэг. Саж. Тэр үуч нэр гоё. Тэр үед яг алж байгаа байхгүй. Ер нь бол бүжиг Монголд аюу гоё орж ирж ирсэн бүр үед шүү дээ. Тий. Чи одоо тектоник гоё хөгжиж илаа. Тэгээд одоо нэг юу гэдэг вүлээ? Jerk mork тий. Jerk тэгээд юу янз янз break dance гэх бүх ус суулууч ер нь амар үздэг. Амар гоё байсан. Тэр үе санаж. Тэгээ билгүүнийг ерөнхийдөө бол эртнээс л ер нь мэддэг байсан юм байна дөө. Тийм. Тэгэхээр хоёулаа угаасаа эртнээс огтлцдаг байсан байна. Энэ л өнөөдөр учирлаа да. Энэ л учирлаа. Тэр өнөөдөр яг Facebook-ыг хайлт гарчихсан чи гээд банкын зэрэг гараад ирсэн. Оо гэдэг чи байна хөр бас яг тэд нөгөө нэг тэр тухайн стил үстэй байж байгаа шүү. Яг тэр стилийн үстэй чи би хамтлагаас бас ганцаар байсан юм аа. Тий. Яг тийм стил үстэй. Тэр үе ялч өстой үнэхээр гоё дурсамжтай үед бас нэг үлсэн л да. Яг бүгд хийжсэн гэдэг шиг. Билгүүний одоо ер нь яг одоо сайн нөө мэрэгжлийн мотоспортын холбоо гэж одоо би нэршлээ зүг хэлж гинөө бас буруулж байна. Бас буруулж биш магадгүй би ч сайн судлаагүй гоо. Ер нь бол энэ холбоонд бол одоо чи байх ёстой хүнийг мөнгөж бодчих уу гэж. Би бас ер нь бол тэгж бодоод байна. Тэгэхээр одоо яг энэ холбооны талаар бас
бороогийн нэг үзэг байсан л да нэг лайв гэдэг би гадаадд байж байгаа гэрлээ тий тэгээд гэсэн чи ийм болсон байна гэдэг Яг бухимдах тэр шууд ихэд бол шүүмжлэлтэй байсан шүү дээ. Бухимдах зүйл нь яг юу вэ? Юунаас олж бухимдаж? Бухимдах зүйлүүд 8 сард 7-8 сард юм. Би нэг 7 сарын дээр Монголд бас нэг 10 хоног ирчээд байсан. Гэхдээ би нэг ирсэн гэдэг хүмүүст хэлээгүй. Ерөнхийдөө нөгөө нэг массуудыг нь харцсан байсан. Хаашаа яаж ирэх гэдэг юм гэдэг. Тэгээд гэсэн чинь 8 сард ганцоо гээд танил залгаад би одоо ингээд юм дээр холбоо үүсгэн байгуулах гэдэг юм. Тэр хүн чинь болохоор тухайн үеийн одоо юм дээр Power Expo одоо юу ч вэ тэрэн дээр зүгэл ингээд явж байгаа юм. Тэгээд би гайхаад үгүй чи яагаад холбоо үүсгэх гэж байгаа ингээд яагаад гэсэн чи гівгэнд одоо нөгөө нэг энэ тэндээс Монголын одоо спорт мотоциклчдийн нөгөө нэг хөгжил эсвэл энийг одоо хөгжүүлнэ гэсэн хүмүүс амар болж ирсэн. Энэ хаана байсан гэхдээ мэдхгүй тэнгуүл гівгэнд л бөмбөнөр гарч ил би л одоо хөгжүүлж бид нар л ингээд тэгээд хийгээд тэгэл одоо тэр үнцэг дээр бол маш байр суурь муутай. Тэгээд дээрэс нь одоо сая нөгөө шинжилт дээр айгүй болон юу тараалаа л да. Цол иргэн. Цол гэж юу юм бэ? Ер. Тэгэхээр одоо мотоспортын тамирчид одоо жинхэнэ одоо кроссор уралддаг залуучууд ч баг бүтэн ясгүй хийж ижил. Одоо дэд мастер застер авдаг. Тэгээ амар олон уралд. Сиснээр тамирчиж уралддаг тийм. Тэгээд тэгсэн чи одоо бол Монголын MotoGP, мини MotoGP маань хөгжиж 2 дахь жилдээ явж байгаа юмгууд л яг хөө эхлээс нь дуусгаж байгаа юм зүйл үү. Тэгэл уралдаалт тэр чинь бас хүмүүс гаднаас нараад би бас буруу ярьж байж болно. Миний өөрийн л үзэл бодол шүү. Тэгэхээр одоо тэрэн дээр одоо жишээлбэл би өөрөө тэрэн дээр одоо энэ жилийнх дээр нь уралдсаар хагаад би бол өөрийгөө чамгүй амжилттай уралдана гэж боддог тийм эцэглийн ардна. Одоо MotoGP-д нь. Тэгвэл би баг өөрөө дэд мастер энэ ч юм уу тий. Авч боломжтой байдаг. Тэгэхээр юмны үнц нь гээ чинь одоо хаана байгаа юм бэ? Тэгэхээр шууд нэг сизон явал тэр чинь бүр ганцхан одоо ингээл тэр үлрэлтэд тэргүүлсэн хүн л гоё явдаг юм байна шүү дээ. Нэг нэгээр. Тэгэд чи одоо ингээл баг ирэнгүүл одоо зөндөө яг авах одоо нөгөө хүртэх хэстэй хүмүүс нь байгаа тэр тундаа хүртцсэн байгаа. Сайн хажуугаар сар ихчээ бас нөгөө нэг хүртэх хэсгүй хүмүүс гэж бас байгаа тийм. Зүгээр л одоо тэмцээнд оролцоол байж байгаа л тэгэл медаль авчдаг эсвэл тэгэл цол зэрэмтэй болчихдээ. Одоо мэдээж тэр хүмүүс ч одоо гэл нэг цол аваад тэр хүмүүс болчихвол юм. Тэ? Тэр чинь Монголд хандчихж байгаа шүү дээ. Мастер эсвэл дэд мастер авал болчихдээ. За би одоо ингээл панкел спортын дэд мастер гэл пэди гэл дараагийн тэмцээг. Би дэд мастер юм чи наадам. Тэр хүн чинь цаашаа ахих боломж нь байхгүй болчихж байгаа. Тэр чинь амар олон нөгөө нэг жилээр ингэж хөөцөлдөж байнгын одоо ингээл тэмцээн уралдаан бэлтгэл гижиж авдаг юм чи аваач шууд нэг сизон дээр аваач маяг өгчөө тэр хүн одоо цаашдын зорилго нэг юм байхгүй. Тэр хүмүүсийг одоо дуудаж учраас бол байхгүй. Тэгэхээр яг нэг утга учир мөн чанар гихтчлээ л гэсэн үг бол тийм дээ. Ер нь бол бас нэг талаасаа жоохон үнцэнгүй юм шиг. Би нэг сонсох нэ холбоо байгуулсан шалтгаан бол олон улсад тамирчтай явуулахын тулд тэр тамирчин цолтой байх хэрэгтэй. Тэгээ Монгол улстай тэр хүн одоо нэг цолтой тэгээ цол хэрэгтэй бас холбооны харьяалтай. Тэгэхээр Монгол улс өөрөө холбоотой байж холбооноос тамирчийг гадагшаа явуулах эрх хүсдэг гэж би сонсч ирсэн байхгүй. Тэнгүүтээ яаралтай холбоо байгуулах хэрэгтэй юм байна. Холбоо байгуулчаад ер нь бол одоо хүмүүсийг харж байгаагаар за тэр хүмүүст ерөөхдөө те зөвлөл бол ямар үзмжээр шийдсэнийг мэдэхгүй холбоо яаж хүмүүс нь шийдсэн мэдэхгүй учраас хэлгэж байгаа шүүжлэлүүд бэрхлэх бол та тэр хүмүүсийг бас бодж байгаа нэг үзэг байгаа. Гэтэ нөгөө талаасаа бол одоо ингээд яг бас Монголын мотоспортыг хөгжүүлээд тэрийг бас тамирчтай гадагшаага нэг хоёрч тэр заавал байр эсэл галбгүй байна. Одоо Дакартаар чинь одоо жишээ нөгөө нэг километр гүйцэтгэд ирэн гэдэг чинь нөгөө том ялалт байгаа даа шүү дээ тий. Финиш шин гэдэг бол Дакар дээр бол маш том одоо амжилт биш шүү дээ. Тий. Тэр баргийн хүн финиш хийдгүү. Тэр шиг бас яг ингээд зүгээр ингээд яг MotoGP-гээр гадагшаага одоо хангаач юм уу тий. Ингээд бас ингээд цоллоод ингээд явуулах бас зүгээр тэр хүний оролцох л тий. Тэнгууд нь тэнд бас Монгол орны л ер нь Монгол орны л нэр дууддаг шүү дээ. Тэгэхээр тнийхэн цаана бас залуучуудад магадгүй бас нэг талаас нь матууц өгч. Тэгэхээр холбооноос нэгдлийн саашаалтай зүйл бас энэ байж боломжтой болчихж байгаа юм. Тэ тэр хүмүүсийг гадагшаага явуулаад нэг бас нэг Монгол орныхоо нэрийг дурсгаад ингэ явж яваад. Яг нэг залуучууд бас тэрнээс нэг мотивац авааг л тийм шүү.
Тэглээс бол тийм байгаа. Тэгэхээр яг зүгээр миний харж байгаа би ямар одоо тэр би ч юм уу спорт байк ундаг хүн биш гэхдээ би холбооны үзмж юу мэдгүй байгаа. Гэхдээ ер нь байгуулагч нь бол зүг тэгэл харж байгаа. Одоо нэг ямар нэг байдал ингээл болоход одоо жишээ нь талын салхаар болоход л ч ингээл чопч дуртай гардаг тий. Хүн мотоциклын ангиллах уртаа гардаг. Тэгвэл байкерын гут нь за тэгээ та нар энийг өөр зөксөө явчихгүй да гэдэг шиг. Одоо энэ бас нэг талаасаа бас ингээд харахад бол юу ихгүй юм чинь за ингээд байкерч тэгээ тэд чинь байгаад гот нэг зөвхөн талын салхи ингээд нэг зүгээр чопруудын одоо ингээд тий круиз хүн мотоциклын ангиллах ундаг хүмүүсийн баяр чим шиг нэг талаас харагддаг. Нэг юм шумууд бол байдаг юм байл л тий ерөнхийдөө бол нэг тийм. Тэгээд энэ жилээс бас өөрсдийн хаалт нээлттэй болох гэдэг бас нэг тиймэрхүү юм сонсч байна. Тэрэн дээр нэрийг өгч байна чинь. Одоо яг одоо өөрсдийн хаалт нээлттэй болох нь бол тэр бол 100% зөв. Тийм. Гэхдээ өөрсдийн гэсэн хаалт нээлттэй байсан ч гэсэн бид заавал одоо юу тал эслэх тийм олон улсын фестивал. Энд дээр бас оролцох хэрэгтэй. Одоо энэ тал эслэхийн ард чинь үлдээ. Зөвхөн одоо Монголын мотоциклчдын одоо холбоо яваад байхгүй. Тэр салын салхи гэдэг фестивал ч өөрөө бүр одоо аягүй том болчихлоо шүү. Тэгэхээр олон улс биднийг харах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр Монголын бүх хоёр дугуйт одоо хөлгөлдөг залуучууд маань яг нөгөө одоо ямар ч төрлийн мотоциклтай бай тэр талын салхи дээр заавал оролцох ёстой гэж бодсон. Олон улсад оролцох тамирчны хувьд яг олон улсад энэ хүн яг оролцоход бэлэн болсон чадвартай гэсэн тамирчин Монголд байна нэрлэх. Байна. Ер нь бол олон улсын тэмцээнд одоо олон улстай одоо хятад ч өөрөө хэдэн сая хүн амтай л тийм. Одоо хэрэндээ хангаа маань яваад өргөл маань бас зүг явсан. Энэ хоёр маань очоод тэмцээнд оролцоод ирсэн тийм. Надад бүх хвчлэнүүд нь байдаг. Тэгэл заагараа бичлэг явуулаар ингээрээ тэгэрэг үздэг. Тэгэл мэдээж шууд нөгөө Монголоос утсан хоёр тамирчин гэж юм. Тэгэл том том дээр одоо level up-ыг харах гэж байхгүй. Стандартаар одоо 300 cc ч юм уу хамгийн анхны юм дээр. Үнэхээр гоё явж байгаа. Тэгээд тэрэн дээр бас нөгөө нэг зөвхөн бас холбоо гэлтгүү бүх бүтэн тимтэй байжж тэр нөгөө сизнуудыг бас ингэж тойрч дуусгах хэрэгтэй. Миний бодлоор бол олон улсын тэмцээнд оролцох 3 хүн болвол Аргилан, Хангаан, Меркаван энэ 3 маань л ерөнхийдөө одоо 22 дээр очиод яхад. Одоо яг нэг ийм мэдрэмж төрдөө шүү дээ. Одоо Tokyo Drift гэдэг гараж руу ороод ирэхэд машинууд нь ваа гэж шарууж мөрөөлж идэв шүү дээ. Нэгүүд л яг ингэж орж ирээд нэг залууч гайхдаг шүү. Яг тэр шиг би ингэж нөгөө хэд ч бас бэлтгэл хийж тэр нагаа ингээ хүрээд ирээгээл замталбаага янзлах гал панк гэл яваал очоод 22 одоо хаашгаар мотоциклтойгоо яваал оронгууд нөгөө хэд ч ингээ налцсан байж. Яг тэрийг хараад бас шар ус босч байгаа юм ч үү. Ерөөд бүгд очиж үзээсэй гэж бодлоо. Бэлтгэлийг нь болтгоо. Яг тийшээ чинь 100 120 км цагийн уртаа 2 дугаар араагаар панк гэл явж ороод яг тэр мөрий чинь бас яг ингээ нүдээр хараад дуугийн сонсгоор чинь ингээ хамгийн адреналин ингээ хөдлөлт хэлцэх бол гоё харагддаг л та тий. Гэл өмнө нь яг хамгийн анх нь удаан байсан. Одоо бэлтгэл хийсээр байгаа нөгөө тамирчид чинь налтын градус нь өндөр болсон. Тэгээд нэг айх айцсаг болсон. Бүр нь хамгаалтын хувцастай байж чинь тий. Тэгэл пам пам гэж яваал оронгот ерөнхийдөө аяа гоё л та. Цаас мэдрэмжээ одоо яг илэрхийлж чаддаг. Аяллыг одоо ер нь спорт байктай аялал хийнэ. Гэдэг одоо яг чиний хувьд ямар санагддаг вэ? Спорт байк сонирхолтой асуулт чи энэ бол бас талаас. Яг тухайн үед чи хэдэн онд байсан бэ? Нөгөө нэг дархны зам нөгөө нэг амар ирсэн шүү дээ. Тэг. Би яг оныг санахгүй байгаа даа. Тэгээд ихэд чи UB Bikers-ийн хэдтэй манай хэд аяллаа гээд тэгээд хаашаа аялсан чи хөвсгөл гэдэг чинь. Тэгээд дархны зам тухайн үед чи муухай байсан. Тэгээд би тэд чинь за дархны замаа яаж гатлах вэ гэж яагаад. Циклуудаа бүгднийг нөгөө нэг хүнсний скотчоор ороож агаад эрдэнэ төртөл моциклуудаа ачуулаад вагоноор тэгэнгүүтлээ шөнө бид хэд чинь нөгөө нэг бас шорон замаар явсаар агаад эрдэнэт дээр очиод өглөө моциклуудаа аваад хөвсгөл рүүгээ ядарсан гэхдээ бөөр бол нэлээд өвддөг юм л хөвсгөлийн зам чинь үеийн болохлээ хүндээ явж байгаа л цаашаа нэг их уулаас цаашаа бүр ингээд ирж байгаа юм чинь тий. Тэгэл тэрэндээ гүрийж явсаар агаад отсон хөвсгөл дээрээ за тэгээд буцахтаа бол яасаа бид хэд их баянтай байсан. Хөвсгөлөөсөө гараад одоо тэр хатгалаас гараад нэг 60 км явж ирсэн. Тэгээд тухайн үед чинь цагаагаар харчаад үнэтэй бороотой гэлдэж ш. Тэгээд бид хэд чинь хөвсгөл дээр олон онц буцаас арахгүй болц тээ. Ажил төрөлтэй юм чи. Тэгээд бид бөөнөрө буцаа явт юм аа. За нэг 18 маань л. Панк буцаа явж ирсэн чинь мөрөн ордгийн даван дээр үертэй. Тэгээ үерэн дээр нь бүх хувцас тайлж байгаа мандаштайгаа нөгөө нэг үерээр нь панк гэж хөл нүцгэн гараад
Тэгээд за мөрөндөө хонох уу гэдгсэн чинь манай эд тэгж. За юу гэж хөдөлөө одоо ингэж гой борон цохиулж ирчихэд. Одоо цаашаа энэ борон морол бидэрт нөлөөлөхгүй явъя гэж тэгж. Ялж авах одоо дүүд ах маань. Дэлж амах одоо пүүж юм чиглэл манай найзууд байна л та. За явъя юм да. За явъя гэж тухай үед чи. Тэгээд бид эд чинь мөрөнгөөсөө гараад 100 хэдэн км юм бэ? За 180 км. Амар үер болдог газар. Битүү хөгжрийн дундор ингэж явсаар гал бидэд яваад очлоо. Тэгээд гисэн чинь нэг амар үер чи одоо нэг хэдэн метр байсан юм бэ? Бараг нэг 100-аад метр юм. Өргөө урсаж ирсэн. Тэгээд бидэд чинь нэг нэгээрээ ингэж спорт байктай нөхдүүд чинь бас тэр чинь туршлагал гэж яриад байгаа юм л да. Яг үертэй талаас үер нь ингэ ирж өгөх та нэг том машинтай ингэж бас нэг галхлаа яваад байгаа байхгүй юу? Тэгээ яг нөгөө нэг сайн ундгууд нь төрүүлээ гарчиж байгаа. Тэгээд гисэн чинь маа нэг найз үүд бас одоо ч гэж хэлчихээ. Тэгээд гисэн чинь тунахаа. Тэгээд тухайн үед чи R1 чи бас нөгөө нэг он залуу R1 чи бас хөнгөн мэцэг гэл. Хамгийн сүүлд хүрээл ирж чинь бид хэд яг нэг үерийнх нь энд нь гарцсан байдаг. Манай хүн тэнчнээс банк гэл ороод ирдэг гэрлэн. Тэгээд бид хэд ингээл бойл гээл ингэж байгаа байхгүй гараараа. Тэгсэн чинь манай хүн л барыг наашраа гээл ойлголчих. Ганцаараа нөгөө үер чи ингэж гарч байгаа л байхгүй гэл үерээр. Бутан урсаал яваад гэж. Хүн чи бас муухай амьдаа хайртай. Тэр нэг найз нь урсчихж байгаа шүү дээ. Нэг орох гэснээ болж байгаа хөөх тэр үерч бүр ямар байгаа вэ бүр ингээл шараараа эргэлдэж байгаа ш. Нэг орох гэснээ болов за энэ ч нэрээ урсчих юм бол хүн боддог юм л. Тэгээд л нэг хоёр дахоос нь пүл гэж ороод гарнаас нэрэл татсан нөгөө чигийг дийлдэггүй. Ээжэл үер чинь өмнө тийм үерт мэцгэлтэй орж байгаа юм. Үерийн ус чинь нэг юм байхад чи тал нь барыг шавар явж идэв биш үү? Тэгээ нөгөө найзгаа татаад гэсэн дийлдэг ойлгооруулаа. Чи юм нас зуурцсан байгаа мө гэсэн чи нөгөө талаасаа моциклаасаа зуурцсан. Тэгээ нөгөө тий чам яагаад наа моциклаа тавь наа сигээ тавь чи төмнөөс олж өгөх гэдэг. Эрэхтэй тавьдгүй гэл нөгөө бүр зуурцсан байгаа юм чи бүр тасдаг. Тэгээ мэдээж тэр чи 180 мг-тай моциклаасаа зуурцсан үний чи энэчнээс нь үерийн эсрэг 3 унтаад яг дийлэхгүй шүү дээ. Тэгээ нөгөө чи гаргаж авч тавьчаад ойрхон нэг дэлгүүр байсан шууд тэрнээс нэг ямар тухай үед чи ямар ч юу вэ? Тэгэл нэг юм амар даарсан байгаа шүү тэр чи бүр ингэ өөд хэмт чи уулгаад тайвшруулах гад нэг юм ийг уулаа. Тэгээд нөгөө нэг моциклыг нь үе чинь тэгээд бид хэд 30 минут хүлээсэн бол үерийн дуусчих байсан байгаа байхгүй. Яаруугасаа олцсон. Тэгээ үерийн дууссан чи 200 м бараг 200 м ч өдөө хүрэх. Тэрнээс цаашаа ч биш магадгүй нөгөө моциклыг нь авчираад юун дээр тавь явуулдаг. Ачигчин дээр тавьж явуулаа. Тэгээ бид хэд тэр үерээс жоохон каалтаад их уул гэдэг сум дээр ахын дорч 3 унсан байт майхантай. Бүр чи бүгдээр аягүй тайвширч байгаа. Тэгээ бүсч ирж байгаа. Тэр их гоё түүх ер. Хэцүүлтэй нэрээ бас тий. Үнтэй цайтай юм ингэ явчих гад байдаг тий. Тэр яг тухайн үед бас ямар ч хүн бол нэрээ бас бодголох тий. 180 кг гэдэг ч бас. Тэр одоо байсан. I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. There's roots where I stand. Oh, I've been Бот подкастын season 2 дугаар үргэлжилсээр бидний удирлыг хэллээ. Let's brag. За Brap мото подкасттай хамтран ажиллах хүн албан байгууллагуудаас бидэртэй холбогдож болно. Учир нь яагаад гэхээр мото season эхэлж байгаа. Бидний ойргол үе бас ингээд үүр эхэлж байна. Тийм учраас энэ жил бид нар цахиур агалж айгүй олон зүйл контентыг бас хийх болно. Одохгүй бас мотор review гэсэн контентыг хийх гээд эхлүүлсэн байгаа. Тэгэхээр бас гоё моциклтай Монголд бас онцлог моциклтай ховор чамин моциклтай хүмүүс бас бидэртэй бас холбогдож мотор review-гээр бас моциклаа сурчилж бас нийтэд танилж өгөх боломжтой байгаа шүү. За тэгээ Brap-тай хамтран ажиллахыг та бүхнийг урьж байна. За бэлгүүнээс асуултыг ингээ одоо гоё. Бэлгүүний чи юу нь бас юу юм биш үү? Айгүй өмнө
аюу өмнө ч юм бэ. Моциклд анх одоо танилцсан тий. Анх яагаад бас моцик сонирхсан бас анхны моцикл авсан. Одоо ямар моцикл худалдаж авч ийсэн түүх гэх тэр мэдлэгээр жоох хэлж өгөө гэж яриагаа. Тухайн үед ч жоохон байсан. Би нэг баарнд бүжиглж мөнгө болдог байсан. Аа. Багасаа. Аав ээж хоёр маань болохоор гадагшаа яваад тэгээд гадаад дээд болохоор имэтигээ хамт өсөөд тэгээд яаж мөнгө олж болох уу гэдэг тухайн үед бол баарнд бүжиглж мөнгө олдог ус. Тэгээд дөнгөж нөгөө нэг баарнд бүжиглж мөнгө олдог хүний хувьд чинь бүх бүтэн моцикл гэдэг бол бас үнэтэй шүү дээ. Тэгээд тухайн үеийн моциклууд маань бас Монгол тийм ч амар дэлгэрээгүй байсан. Тэгээд анхны моцикл би их төлхөр хажуудлаа нэг заа гэдэг интернет кафе байдаг байсан юм та. Мэд хүмүүс мэддэг баг. Тэгээд тэнчэнэс нэг моцикл таах байдаг байсан юм аа. Тухайн үед бас нэг админ хийдэг байсан баг. Тэгээд тэр ах дээр аавын өгж явуулсан ноутбукийг аваач солиод тэгээд ямар ч юм хүн чи авах гэж байгаа моциклыг нэг унж үзэх гээд яан штэ. Хөдөө мөдөө болохоор ганц хоёр нэг хужаа моцикл хөдөлгөөд үзсэн. Тэр чи барыг консгүйж мэдчихгүй юм байгаа ш. Тэгээд нөгөө нэг моциклоо яг ингээд юу хийд юм аа. 40 мянгатын одоо нэг юм завсар ингээ оруулаад тавьчихдаг. Тэгээд нөгөөтөн дээр мордол Дайлим 125 билүү нэг солонгос моцикл байсан. Тэгээд нөгөөтөн дээр мордол астачраа дарахтаа араатай үсэн мдээгүй дээр нь мордож байгаа л па астач хэрдэнгуутлаа мэдээж нөгөө астач хэрдэхтаа хаа зөгцсөн. Тэр нөгөө богинохон зайд моцикл нь асаад 40 мянгатын байрыг өч урд дугуугаар ингээд мөргөөд мангар бол дүн тэр чи дээр нөрөө байгаа. Өөрөө байгаа. Тэгээд тэр чи хамаг хөлс хүмүүс гарчиж байгаа юм чи тий. За энэ чи юу болчихоо одоо ингээд та гэл нөгөө ах руу гарсан чи за чи авахаас өр сонголт үүссэн харцсан гэж. За авъя гээ. Тэгээ нөгөө моцикл аваад. Тэгээ хоёр дахь моциклоо болохоор юунаас бас авч ирсэн юм аа. Одоо тухайн гэтээ минь пүүжахаас авч ирсэн. Айгу очиж. Бас нэг 3 сард айгу цастай өдөр очиж авч ирсэн. Тэгэл моциклд ерөнхийдөө бол тэгэл дуртай болоод. Тэгээд нөгөө нэг тухайн үед болохоор моцикл эвдрэнгүүтэл ячдаг. Нөгөө эвдрэнгүүтэл одоо нөгөө нэг сервис засвар энэ төр айгу ховор. Тэгэл хоошоо хайлаас дээр очдөг. Одоо маа нөгөө нэг хүмүүс сайн гомн гэдэг мөнхөө гэх. Одоо хүртэл мөнх ахтайгаа амар холбоотой байдаг. Ер нь эзээ чинь чинь 8 7 болоо тийм үү. Тэ. Хүмүүс чи бараг л баггүй моцикл ундаг байсан шүү дээ. Тэгээд тэр үед чи нөгөө бандит гэдэг ах нартайгаа нийлээл тиймэрхүү моциклууд ундаг. Яг тийм байсан. Тэгээ мөнх ах маань бас бидэд нэлээд тэгээ эвдэрсэн моцикл болгон дээр монголчлол тухайн үед бол сэлбэг ховор байлаа шүү дээ. Тэгэхэд бол яг гой монголчлол өгдөг гэсэн. Одоо бол стандартаар нийдэг болсон ахад хайлаас гэдэг. Дандаа үйлчлүүлдэг. Тэр хүн айгүй олон жил бас моцикл засаж байгаа юм шиг байна тий. Тий. 78 оноос хойш. Одоо хүртэл байж идэг тий. Тий одоо хүртэл байгаа. Одоо бүр гараж нь улмал гоё болж байгаа. Тэр одоо чогчог гэдээ яриад байгаа 125 та сүүлд авсан моциклтайгаа маа нэг үеэл үүд уугна анхаасаа мэдэн дээ. Бас нэг тунхай залуу байд. Тэгээд тэгсэн чи маа ахих болохоор сэлэнгийн шаамарт байдаг. За тэгээ ахих руугаа явлаа да манай өглөө гараад явсан юм. Бараг шөнө унтахгүй жил тогтлоо. Моциклэн дээр сунтлаад чи англи байхгүй 16 та 2 хүүхд яваад байгаа байхгүй сэлэнг рүү. Тэгэл ямар ч байсан энэ чи хотоос гарахаас өмнө бензиний дүүргэж байгаа тухай үед чи хэд иддэг ч мэдэхгүй ш. Нэг дүүргэсэн байхад очно гэлээ. Тэгэл баруун араа өнгөрөөл тэр нэг цэргийн ангитай нэг хэсэг байд юм аа нэг ингээл ингэдэг. Яг тэрэн дээр явж исэн чинь так гэл араас нэг каскын дээрээс яаж нэг юм так гэл араас мөргөж зүг зүгээр зам дээр явсан. Тэгэл эргэл хараад нэг үеэл рүүгээ харсан чи үеэл маань ингээл тийш хараад зам харцсан явж тэгж байгаа л би яг ингээл явж байгаа л гиндүүлж байгаа л ингээ харсан чи өө мань нөхөр араас ингээ тэрвэрсэн унтцсан явчих чи ингээ зам дээр. Тэнгүүт л газ зогсоод хоёулаа бие бинийгээ тэлэгээр хүлээд ороож байгаа. За ямар ч гэсэн унтвал ингээд унт. Тэгээ чигээр явжсэн моцикл бензин дууссан. Тэгээ моцикл унтарчтэй уулнаас уруудчихсэн чи. Тэгэл тэр чи хээр хоёр жоо хүүхд юугаач мэдгүй ш. Хойд чи 70 мянган төгрөгтэй байлоо. Яла бэлэг мөнгөтэй тэгээд бичсэн. Тэгээ хээрээс доошо уруудчаад моциклаа эвдэрсэн гэж бодоод бүх юм ин үзлээ. Тойруулаад астаач иртэж үзээл түрчнийг үзээл. Тэгж байгаа л нэр юм ч бензин байгаа болов. Даач нь ажиллахгүй юм чи хизээ шарнаас ч дуусч байгаа нэг зэцгүй. Тэгэл онгойлгосон ямар ч бензин байхгүй. Тэгэл ямар ч бензин байхгүй. Тэгэл гараа өргөөл зогсоол тухайн үед чи яаж өдөө тэгэл бензинтэй хүмүүс ховор шүү дээ. Тэгэл бил аваа явчихд. Тэгж байгаа л нэг жоохон хүмүүсийн одоо хэмэртэй байсан юм уу? Одоо хэмэр л гэж яриад. Тэгэлсэн чи цэргийн ангиас нөгөө хот руу буцаж явж исэн нэг хурандаа байсан. Тухайн үед харж ирсэн би ямар хурандаа ч гэлээ. Одоо л нэрийг санахгүй. Тэр ах манаас хэрвээ одоо энэ подкастыг үзвэл амар баярлалаа гэж хэлэн тэр хоёр цэрэгт
Тэгээд гэсэн чинь тэр цэргийн ангиас 10 км-ийн зайтай. Тэгсэн нөгөө хурандаа зогсон гутлаа нэг хоёр цэргээ юу руу явуулчихж байгаа. Цэргийн анги руугаа яваад нөгөө нэг I-80 гэдэг бензин аваад иргээд. Тэгээ нөгөө нэг юугаа хоёр цэргээ явуулаад тэгээ нөгөө хоёр цэргийн бүх хөлс нь гарцсан чи зуны халуун тийш. Хурж ирээд надаа юу өгчээсэн юм. Бензин хийгээд. Тэгээ бит хоёр бензиний хийж авчаа нөгөө гурван хүндээ баярлалаа гэж хэлчихэд юугаа аяллаа өргөжлүүлж байгаа шүү дээ. Тэгээ яг дарахаа ороод гэсэн чинь угсаа сэлэн рүү ойртоод ирж байгаа юм чи аюу тогтолж байгаа шүү. Тэгэл дарахаа ороод цагдаад өргөцсөн. Яагаад гэсэн чинь нөгөө нэг дархалуу чинь чигээр оронгууд ингээд тойрч гардгийг мэдэхгүй шууд пүүтгэр юм па эсрэг урсгалаа. Тэгэл цагдаад өргөдөл нөгөө ахаас гоогаа бит хоёроо ингээд хотоос явж байгаа юм аха. Одоо ингээд ах руугаас сэлэнгийн шаамрлаа явж байгаа. Тэгэхээр каск масктай тэг явуулчаач. Тэгж гуугаад нэг шаамрт очижсэн. Тэр л хамгийн энэ хөвчлөлтэй түүх юм да циклаас л. Хэлж явах хөхөд юу ч мэдэхгүй гарсан. UB Bikers клубыг үүсгэхэд бол мэдээж хувь нэмэр оруулсан гэж бол харж байгаа. Чинийд бол тэр клуб бол анх бандит гэж нэртэй crew байсан юм шиг байна тий. За одоо энэ дээр яг гоё нухацтай тайлбар өгнө. Тэгээ асуултаа юм уучмцсан асуулт. Тэгэхээр одоо яг UB Bikers үүсэл хөгжил. Тэгээ яагаад анх UB Bikers гэдэг нэр өгсөн гэдэг ч юм уу. Одоо яг энэс эхлүүлээд яриул. Одоо яг бандитаас үүсгээд. За бандитаас үүсэн гэхэлээ маа нөгөө одоо цухтаа бүжгэлдэг байсан ах нар. Чинь бас л дээр үед байсан. Он 2007-аас 12 оны хооронд хэлбэлцэж байгаа. Тэрнээс ч юм уу гэж магадгүй. Бид нөгөө нэг анх цирк дээр чинь моцикл зогсдгүй байхад одоо нэгч моцикл бараг ер нь л зогсдгүй байхад чи бид нөгөө нэг яагаад тэр моцикл зогсдог байсан шалтгаан бид цирк хийдэг. Тэгээ циркийн одоо моциклоо тавьчихдаг. Моциклуудаа тавьчихдаг. За. Тэгэхээр нөгөө нэг одоо цирк дээр чи ингээд чи бас хотын төв шүү дээ. Тухайн үед цирк дээр хонж унждаг, жүжигчний юм манд өрөө мөрөндөө хонж унждаг. Манай ахны манд тийм байсан. Тэгээд дагаа явж идэг байсан. Тэгээд тухайн үед чи бид яг бандит crew гэж үүсгээд. Яг бандит тухайн үед бандит гэдэг нэр чинь уулын Сузукигийн бандит гэдэг моцикл байхгүй юу? Тий. Яг нэгсэн чинь бид тухайн үед одоо монголчууд чинь ярьдэн шүү дээ. Нэг том тэрэг гараад сүү английн машинуудыг хараад джип гэлээгээд байдаг шүү дээ. Нөгөө хамгийн анхны Wrangler джип ороод ирсэн. Тэр тийм машины джипийг боддог шиг л яг тэгж өгчээсэн бандит гэдэг. Одоо яг энэ дэр миний шивэс үүдэлтэй. Яг шивэстэй бас олон ахнууд маань байдаг. Тэгээ яг хамгийн анх одоо үүсэл хөгжлийн талаар ярил тэр бандит гэдэг дээр одоо тэр одоо хэдэн он? Тэр 2006-аас 7 онд гэсэн. Дахны маань маш мундаг явж байгаа. Ер нь гой залуучууд байгаа цирк. UB Bikers одоо яг үүсэл хөгжил дээр яг би гадаад байсан. Тэгээд тухайн үед одоо бандит crew байсан одоо найз нөхөрчөөс одоо жавхан ах маань дөдөө гэдэг байгаа. Бэлхүү. Ноёр маань үүсгэсэн. Тэгээд ярилцж байгаа л үүсгэсэн баг. Ер нь нэг тухайн дээр үед чинь City Bikers гэдэг айгүй бас нэг гоё стандарт томдог байлаа шүү дээ. Энэ моциклуудыг яг гоё ганганаар нь тий гоё элит томдог хүмүүс мэдэн шүү дээ тий. Яа энэ ямар гоё яах вэ гэж харагддаг. Яг тиймэрхүү утга учраар нэг араас нь гарч ирсэн клуб байх. UB Bikers бол. Тэгээд тайлбар хийхэд бол би яг нөгөө UB Bikers байдгүй. Тэгэхээр UB Bikers байдгүй ч гэсэн одоо тэнд бол миний одоо гэр бүл шиг болцсон миний ах эгчнэр одоо найз нөхөд бүгд явж идэг. Чиний орон зай бол тэнд байж идэг. Миний орон зай тэнд байж идэг. Тэгээд ягаад клубын харьяалалгүй явдаг вэ гэхээр нөгөө хүмүүстэй харьцахад арай илүү гоё. Чөлөөтэй байгаад итгэдэг клубын хүмүүстэй ингээл найз нөхөрлөл ингээл харьцахад аюу гоё. Тийм чөлөөтэй байдаг. UB Bikers аюу гоё моциклууд байдаг. Тэгээд бас нэг ганц нэг моциклоос оруулж ирээ зараадах шиг болтой байдаг тийм. Ер нь спортоос аюу харж тэр аюул постууд юунуудаас харж байсан. Одоо ер нь Монголд спорт байктай хичнээн клуб. Спорт байк, naked байк одоо ер нь яг байкууд оролцсон. За одоо бол гэхдээ шинээр зөндөө төрж л байгаа. Яг нэг клуб гэд нэрээ өгсөн. Тэгээ бас нэг албан ёсны статус чи бас юунаас авдсан ш бүртгүүлэл тий. Тэгж клуб болдог баг. Тэгэхээр миний мэдлэр бол одоо ерөнхий баг 15-6-аас дээш гарсан баг. Нэг спорт байк тал дээр бол одоо naked ч үгүй юм уу эсвэл супер байкнууд ч үгүй юм. 15-аас бол дээш байгаа. Байкинг клуб ингээд үүсгэн байгуулахад тийм юу вэ зүгээр тодорхой тий. За нэг танах тим байх ёстой ш, ийм байх ёстой ш гэж эсвэл тим байдгүй. Зүгээр сонирхлоор хэдэн нээлсэн залуучууд гарч ирэл шууд клуб гээд нэр өгөхөд өөрсдөө солилцдог. Эхний ээлжинд бол ерөнхийд бараг л тэгдэг.
одоо сонирхлоороо нийлж байгаа тэгэхээр ярилцсан шүү дээ клуб байгуулах юм гэх үү. Тэгэл араас нь бол бичих заасны ажил нь бол мэдээж орж ирнэ. Тэгээ төрийн бас байгууллаа гэл дүрм журмуудаа ингээл зөндөө юмнуудаа. Эхний ээлжинд бол бүхэл нөхөрлөл дандаа л тэгж эхэлдэг шүү дээ. Хэдэн залуучууд судлаад ч юм уу. Эсвэл гой санаанаас үүдэл хоббигоороо нэгтэл. Тухайд одоо тэгэл клубүүд байгуулагдаад спорт байкийн одоо клубүүд байгуулагдсан гот нь за тэр клубээс зөвшөөрөл аваараа ч юм уу тийм хүм яригддаг байсан уу? Одоо тэгээ хэрвээ тийм ярил ямар клубээс юм бол баг тийм зөвшөөрөл авах хэмжээний яг одоо эн чинь бол өөрчлөлт хөгжлөөсөө ярина шүү дээ. Тэгэхээр одоо ер нь ямар клубтэй холбогддог юм уу? Эсвэл одоо нь холбоо байгуулсан холбоотойгоо ярих хэрэгтэй тийм үү? Яг одооныхоор бол одоо холбоотойгоо ярина гэдэг бол бас хэцүү л баг. Тэгэхээр хүний сонирхол эхлээд клуб байгуулсан тэгэл төрийн бас гэлээ аль нэг тэмцээн уралдаанд орохоор бол тэгэл мэдээж холбоо гэл явах. Тухайн үед ч гэсэн ер нь спорт байк ундаг хүмүүс маш цөөхөн л байсан. Тэгэхээр бидэд бол ямар ч гэсэн бандит гэдэг клубээ байгуулахдаа зүгээр л амар сайн хамт нөхөд ах дүүнэрийн холбоогоор байгуулжсэн. Анхны клуб гэж яг ер нь бол ер нь анхныхтаа орох хаа. Айгүй олон жил болж байгаа шүү дээ. Байк тийм анхны хэдэн клубүүд орж байгаа. Ер нь бол тэгэл клубүүд хоорондоо өрсөлдөх нь гоё моциклуудаа цэвэр цэмцгээр унах хэрэгтэй. Тэгэл гоё цэгцтэй ч юм уу тэгэл хотын одоо бидний унж хэрэгжилж байгаа эд хөрөнгө чинь нэг эсэндээ бас нэг Монгол орныг бас за одоо 100 байлыг гадаадын жуулч төрж ирэл панк гэл бас тапирцсан моциклтэй ингээл явж хэлсэн мөх шүү дээ. Энэ ондоос амар гоё клубээр цэмбэр цэгцтэй бол тэрүүгээр л өрсөлдөх гоё ганга моцикл өмсөж хэрэгжилж байгаа одоо хамгаалтын хэрэглэлээс авахгүй л тий. Ориг байх хэрэгтэй гэдэг ч юм. Тийм юм марал өрсөлдөлт бол зүгээр. Спорт байк одоо ер нь моцикл унах одоо яг чиний хувьд стресстэй л аргагүй эсвэл өөрийгөө нэг сорж байгаа нэг арга. Энэ бол цэвэр стресс тайлаа шүү дээ ер нь. Одоо тэгэл яг Улаанбаатарт хүн амьдрал би ялангуяа Ярамгт амьдардаг тэгээд. Яг нэг түүхжрэнт чи ороод ингээл 2-3 цагийг яг ингээл ямар ч хийцгүй өнгөрөөч хөөцч одоо бидний ямар одоо YouTube-ийн подкастыг одоо ингээл баг дуусгалаа шүү дээ. Нэг жилийн хугацаанд чи үйлчингөө ингээл явах чинь бүх подкастыг дуусгацсан гэдэг байхгүй. Тэгэл тэрний орон моцикл унж гараад хөгжмөө сонсоол тэгэл ажил ч юм уу эсвэл одоо нэг гэр оронд мэдээж хүн чи стресстэй шүү дээ. Тэгэл хоосон зам руу гараад нэг 3 дуу сонсоол моцикл гойтлын дугуун дээр явж байгаа л буцаал гэдэл гараад ирэх чинь тэгэл бүх юм ордоцорцсон гэж. Шинэ эрхэлж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй болчихсон. Түрүү нэг бүр ихэд ингэ ярьжсэн шүү дээ. За MotoGP-г Монголд хөгжүүлээ гэх юм бол ер нь бол хүүхдүүдээс эхлэх нь гэж ярьжсэн шүү дээ. Эртнээс сургах. Тэгэхээр билгүүнэ өөр гэр бүлийн байдал юу? Гэр бүлийн байдал одоо бол хүүхдгүй байгаа. Найз охинтойгоо байдаг. Хүү гарвал ер нь бол MotoGP руу оруулах. Мэдээж оруулах. Хамгийн дөрөнд оруулах. Гэтэ бас яг нөгөө нэг одоохондоо хүүхдгүй байгаа болохоор хамгийн дөрөнд оруулах. Яг хүүхэд бас гараад ирэхлээр бас хүүхдэд ч бас эрүүл мэндийн байдлыг мэдээж MotoGP руу оруулахаар бол бүх чанартай амиг л тэр хүүхдэд өмсөх. Бэртэж гэмтэхгүй тул тэ анханасаа одоо нэг унаал панк гэл хашраал нөгөөтнөөсөө ингээл холдоол явчихвал бид нар чинь бас нэг өөр оюун ухаантай юмд хүнд чинь би өөрийнхөө амиг панк гэж суулгаж чадахгүй ш мэдээж ген вижиж очдөг тэ нөгөөтг чи яг моцикл хүсээд байгаа мó хүсэхгүй байгаа мó гэдэг мэдэхгүй. Тэгэхээр анханаас нь айгүй тийм алгуурхнаар л оруулах. Ер нь миний хүүхэд MotoGP рүү. Тий. Тэгээ яг сонирхож амар хэлэх байх л та. Моцикл унахад одоо яг бүр амар гоё бахархажсэн юм байна. Ямар гоё юм бэ гэдэг ч юм уу. Яг өөрөө бахархаад тий. Би энэ моциклын хоббиг одоо хөгжүүлсэнтэй гэдэг дээр. Тэр хамгийн анхны нөгөө нэг Power Expo фестивал тэр нөгөө нэг MotoGP хийж яхад би Bikers-ийнхаа ахын дүүстэй хамт хийж яхад нөгөө нэг одоо би ч нөгөө бүх клубүүд рүү урилга зарлага явуулаад тэнтэж гүүгээд байгаа шүү дээ. Гүүж байгаа л тэгэл яг мотор чинь нөгөө нэг моциклийн одоо тойрон нээлт маягийн одоо талбайгаа тойрч явдаг тэр бүх моциклуудыг ингээл яг урдаа ингээл зогсоогоол танил одоо нэлээд олон танилтай л да би. Бүгдийг ингээл зогсоогоол яг ингээл моциклуудыг ингээл харсан чи баг 700-800 моцикл цугларсан. Яг тэр үеийг хараад амар бахархсан. Тэгэхээр чи тайзан дээр байсан уу? Би тайзан дээр байсан. Бүр ингээл огшоол ирж байгаа юм чи бүр ингээл. Ер нь айгуу гоё байсан. Яг тэрийг харчаад за өстой энийг л заавал барьж авч хөгжүүлэх юм шүү гэдэг бодол. Яг л тэрхэн дотор яг тэгээ суугдсан л. Тэгэл яг тэр үед өөрөөр амар гоё бахархаал тий. Тэр яг ерөнхийдөө тэр нээлтэнд бас явах амар гоё байдаг ш.
Би нэг өнгөрсөн жил нэг өвчгнөөд миний моцикл ч одоо 1700 cc тэгээд бас хаацын холдол нэг хаасан гэдэг чинь моторыг нэг яг тулгаж байгаа шүү дээ. Тэг чаазлж байгаад яг ингээл тайсны хуурт ингээл ирсчил очиг л кост ингээл зүтгэл. Ямар сони яач вэ? Амар ирүүлсэн. Баркуудын нэг даа гэдэг дууж чинь тэр сонсч. Минийх яатыг бол яат юм бол минийх ингэ дуурдсан болоо гэд нэг ч тухайн үед бас толгойн нэгслэр бас айгаад идчихсэн байна. Арай л гэхгүй багтаа. Тэр үед бүр амар агшиг. Ихсэл минийх бүр яг тэг дуурж байна. Амар шааж энэ даа. Тэгээд маа ирээл зөксчлээ бүр миний моцгол ухсаг л ингэ. Диск нэрч юу яач юу гэж. Тэгэл тийчээс арай чүү гаргаад консныхоо гээд нэг торосныхоо бүрээснээсээ татсан чил. Конс татагдаад байна. Ямар сони. Маа гарч ирэл харсан чинь нөгөө миний конс би өрүүлэн өндөрлөхтэй консыг тараашиг нөгөө ховлоос нь гаргаад шууд ороод моторонд хөргөцөө. Тэгсэн чинь мотор улаасаад. Тэгээ консны бүрээс нөгөө тараашны бүрээс нь ингээ хайлангууд нь дотор талын нөгөө төмөрнүүд нь авч татагдаад. Тэгсэн чинь нөгөө тараасаас ингээ баадсан чинь дотор талын тараасны бүрээсгүй уучраас татагдах. Тэгээ би фэлдэ за би дахиж саахгүй. Тэр ихтэй ерөнхийдөө амар олон минут тэгж хаазалж шалж байгаа шүү дээ. Амар би ч нэг ингээ заралдаг шүү дээ. Зарлаа. Тэгээд гарч эхлээл гарч ирэнгүүт хүмүүсийн голоор хараад шүү. Амар гоо шатаал. Авилсан ч минь ч 2 том гişэдэлтэй. Амар гоо дууралсан. Тэндээ дахиж огшоолж хүмүүс. Яа тэгээд тухай нөгөө мэдрэмж би филинг өгдөө шүү дээ. Хүмүүс санаа маа тэр тэгээд урт 2 тоо бас хэлсэн. Би эддээ байхад бодож байсан. Ари би өстө тэгэж нэг огшиж байсан. Тэгээд би тэр бодоогүй. Би зарайс бодоогүй. Миний босгоо бол эвгүй юм болох байх байсан. Яндан манд хамгийн юм тулж болоо. Би босож тийхгүй байх. Чи та юу вэ? 380 кг моцикл хийж. Босон. Бити юм яриа. Нэг ч яа би босчаа. Өстө нөгөө яа, тийм хүчтэй нэг огшдаг үе байсан шүү дээ. 2000 нөгөө нэг яг ковид үеэр шүү дээ. Ковид үеэр бид нөгөө нэг зам сэлүүхэн өнтер чинь дөнгөж хаврал боллоо. Гоё болол ирчихсэн. Тэгэхэд нэг бөөнөрөө ерөө нөгөө нэг шинэ хэсгийн зам нэгдэг байсан. Тэгэл нэгдэг байхад нөгөө шинэ хэсгийн надлын зам дээр ингээл паан гэж уралддаг тийм. Яг тэрэн дээр нэг бас хөөрхөн бооцтой уралддаг байсан. Одоо үнийн дүнгийн хилээд явах тийм жижиг бооцтой. Тэгэл нөгөөтгөнд амар хобби ирдэг. Тэгээд яг тэр уралдаанаас буцаж явж байхдаа бас нэг найз минь бас гэртчихсэн хин гэдэг хэлээд явах. Тэгээд тэрнээс хойш ер нь миний тархинд уралдах бодол нь хуудаа тэр чигтээ хаягдцсан. Тэгэл 300 хүргэж үзчихсэн гэвэл үзчихсэн. Тэгээд дахиж ер нь хүргэе гэсэн ер нь тийм бодол байд уралдъя гэж. Одоо гоё гэртэл 90 сар л орох нь зөв юм шиг санагдсан. Тэгээд хоёр дахьтай хаширч исэн юм бол нэг шинэ хэсгийн замыг бас дөнгөж нээчээд тухайн үед чинь намрааг нээж үдин. Тэгээд намраа би содоо бөөндөө нэг шинэ хэсгийн зам руу гарч ирсэн. Тухайн үед чинь нэгдэг бетоноор хаалттай багт нь голоор мараад тэгээд шинэ хэсгийн замыг дуусгачаад тэгээд ямар ч гэсэн үзчихэж байгаа шүү дээ. Бас нэг хөрхөө хурдлаад үзчихэж байгаа шинэ зам дээр гараад. Тэгээд бөөнөрөө үзчихээд оройн нь ярьж байгаа. За хэдүүлээ маргааш өстө бүр олоолаа болж байгаа тийшээ гарыг. Алын. Панк маргааш нь яваад идсэн чи яах вэ? Нөгөө замыг чаацсан гэсэн багаан цаг дөрмөрчсөн яасан гэсэн чи. Тэгэл нөгөө нэг юм өглөө нь 2 хүн ороод өнгөрцөн. Тэгээд моциклд ороод өнгөрцсөн. Тэгээд тэр замыг хаац. Тэгээд тэрнээс хойш бүр байхгүй болсон. Хурдлах юм димээ. Яг хөө тийг зөв зам дээр зөв дугуйтай бас дугуй болгоомж бас нөгөө хурдлах хэмжээ өгдөг. Тэглийг бүрэн бүтэн байдлыг л амар хангаж ижил хурдан явахгүй бол бас бидний яг хөө хоббиж хэрэгжилж байгаа юм бас эргүүлээ бидэд бас амин төрөх магадлал бол амар тийм их хувьтай хоёрхан дугуун дээр явж байгаа. Сайн моцикл чинь гэртэл бүрэн бүтэн л архилаа. Тийм сайн моцикл чинь. Гоё үз гарч маш анхааралтай тийм. Одоо ингээл хүмүүс маа найзууд бол бүгдээрээ наваа мэднэ. Ер нь олон ч хүмүүс гэрчлэх хамгийн удаан явдаг. Хотын зам дээр. Одоо ингээл цуугаараа явж хат хамгийн ард нь явдаг. Хүмүүс одоо ингээл нэг вилийн хийгээл явахаараа ингээл галзууслаа тийм шиг явдаг л гэж боддог байх. Гэхдээ би хамгийн ард нь явдаг. Ер нь моциклаас их хайдаг гэсэн. Хайжхан зүв. Тийм зүв. Яг тэр чинь бас хэдэн бас ковид. Энэ ковид ер нь их яддаг бат. Ковидээс чинь яг завтай хийж хүмүүс нэг адуу маш шиг болоод дөнгөж нэг зэрлэгчлээсээ гараал нэг илжчихсэн үе. Тухайн үед чинь миний цэнхэр энтийн ойлтол авчаал.
гурвалжингийн гүүрэн дээр би чинь чигээр одоо ингээд энийг ингээд эзэлсэн зогсож байгаа сапраа руу зүүн ирэх. Тэгээ зогсож байгаа нүг гэрэл ассан гэдгийг анзаараагүй хөгжмөө сонсож байгаа. Жохон чигээр явсан чинь хажууталт байсан машин буцаж ирэх гээд намайг ингээд пүрүстэй одоо жирэмсэн ингээд мөргөчж байгаа. Мөргөөд тэгээ нөгөөтг чинь моцикло намайг мөргөж унгачаа сандраад таацлаа яваад байгаа байхгүй. Би гүүперлөө ингээд хөлөөж ийцсэн. Йоо. Тэгээд тэгсэн чинь замын голд байсан замын цагдаа газ гүйж хурж ирж тэгэж баг намайг боржууртай хавсрах шахан байж хатан байлуулчихсан. Тэгээд нэг төрөх төгцөөнд ч би яах вэ те. Хараагүй багцаа. Мэдхгүй. Харсан баг. Тэгэл нэг мөргөл яана гэж сандраал хаацсан баг тий. Тэр бол бас аюултай байсан. Спорт байк одоо чи ингээд хэрвээ чамайг за чи өөр моциклон. Одоо байк хонхгүй өөр моциклон. Ямар жанрын моциклон. Юуны бодлын мохортны юм байдгүй. Байдаг. Сая одоо шинэ хоббит болсон. Ерөнхийдөө одоо адвенчур. Аялах шинэ. Тий. Тэр бол бүр арай л бас өөр мэдрэмж. Өнгөрсөн 110 оны Монголоор говьор аялж байгаад ирсэн. Гэхдээ адвенчуртай аялал кросстай аялсан. Тэгэл шинэ хоббит болсон да ер нь бол тэгэл аялж байгаа л яхад хүн яг ир хүн бол яг эцсийн хүчээ шавхаж тэр нөгөө өдөрт 300 км чинь ингээл амар замаар явал ядраал очиод пивогаа сууж байгаа чинь амар гоё вий барагдал шал өөр мэдрэмж бол тэр бүр амар мэдрэмж би крузер онж үзсэн крузер бол бас гоё ер нь гоё тийм шүү дээ крузер чи хот дотор ч унтж байгаа тэгээд аялаач ч явчих би бол крузерыг анх одоо ингээл та хэдийг хараад за энэ моциклууд явахгүй дээ гэж боддог ус тэгэл тухайн үед чинь 1700 таа билүү нэг 1050 таач билүү нэг Трампийн нэг ийм крузер байсан. Тэрийг Дүнжин гарын зам дээр унаал явсан. Амар гүйлттэй байл ш. Бүчтэй, гүйлттэй бүр ингэ. Хүн ч бас ингэж явд юм байна гэж бодож байгаа юм чи. За ер нь бол бас хүндлэмээр моциклуудын нэг л. Тэр крузертэй хурдлна гэж бас байхгүй. Тэр чинь нэг яг нэг алсуураа хурдтай юм шиг санагддаг тий. Амар гүйлттэй гэдэг нөгөө нэг хүн гэж ингэж авахгүйгээр зүгээр нэг амар гой 50 байдал тий. Айгу нэг уулзуураас зүгээр яг нэг айгу өвтөйхэн гэдэг нэг хөдлөө тэгээд цаашлах тусмаа айгу гой юм гарч ирдэг. 2 жилийн өмнө нөгөө нэг Ара гэдэг фестивал руу явж байсан. Одоо маа Гантүр гэдэг найз мэдэн шүү дээ. Ганган Гантүр. Тий. Ганган гэж тий. Маа Гантүр. Тий. Бидэд бол яг найзуудаараа зүгээр яг ингэж нөгөө нэг хүрээнд ирэх аав шүү дээ. Аав. Яг нэг аав шиг л дээ өөрөө. Тэгээ Гантүр тэгэнгүүтлээ манай Амар мөнх гэх найз байна. Тэгээ бид гурав яг ярилцаад Евро Ара фестивал руу моциклтэй итгэдэг байхгүй. Тэгээ Гантүрт ч юм болохоор бас MT-ийн ойлс гэдэг зөндөө олон моциклтэй л та. Тэгээд гисэн чи юутайгаа Харлитайгаа гараад иртий. Нөгөө нэг амар ганга Харли гэдэг чинь нэмийн дуу. Гамбаа ахээ анх оруулж ирсэн Харли. Тэгээд тэрнтэйгээ гараад ирсэн. Тэгээд гисэн чинь Амраа бит хоёр аав би болохоор BMW S-ийн гараартай явж байгаа. Тэгээд Амраа болохоор Suzuki 750 гэдэг naked моциклтэй. Тэгээ бид гур үйшээ гараа явт юм. Тэгэл гараа явж хахад би одоо Гантүрийг бодсон. Яана энэ том юм одоо ингээл. Одоо энэ тест мүд очихгүй мэн л гэж бодож байгаа Амраа бит хоёр сүртэй уралдаал. Тэгэл гисэн чи үнэндээ бол худлаа юм билээ. Гантүр бол бит хоёр яг 300 одоо 200 эдмэд хүргээл нэг хар өрнгийн гоё зам дээр тэгэл явж байгаа ш. Тэгэл зогсоол яг л нэг тамхилахын зайтай л нөгөөдөг чи хажуугаар хөгжмөө сонсцсон. Фүн гараа тавьчих усууцсан юм чи. Үнэн тухтай шүү дээ тий. Тэгээд ажил нөө тэр нөө Батвигтэй. Батвигтэй тэгэл Батвигнээс ард юу хөхтэй хөгжмөө сонсон тэгэл эргэн тойргоо байглаа харна амар тухтай тий. Хүмүүс уугаад энийг хүчнийг 50 төрч. Баяр хөдөлгөөний спортын ондог моцол крузерт үсгэж явдаг яг удаа. Би яг надад чигээр сонсчихсан. Тэгэл бид нар байртаа түнлээс гараа хоошаа. За нөгөө крузертэй залуу нэлээд ноцорсондоо тий. Яг л явж идэм би гүйцээд байгаа юм чи тий. Тэгээ хар өрөн дээр суугаад Амраа бит хоёр ч бас нилээ ядраад. Ядарч байгаа ш нөгөө Амраа ч юм болохоор маа найз би баг ингээ зөөрмөглээд энэ подкаст баг нөгөө сонсож байгаа подкастанд унтах гэдэг юм. Тэгээд гисэн чи нөгөө Гантүр ч юм болохоор сайхан. Кофе уугаад чи ямар ч нөгөө ядралт байхгүй очиж зовлонгүй очиж. Тэгэл яг тэрэн дээр бол крузерыг хараад вау гэж бодсон. Яг унаад үзэхэд бол мэдрэгч байгаа юм чи хэсэгхэн соёлол унаад үзэх. Би одоо тэнд яг яаж яваад байгаа юм бэ тий? Харин тий бэ тий. Би яг юу юм? Энэ яг юу? Харин тий болтках нэг хэлжсэн шүү дээ. Ер нь байк ондог хүмүүс солиот хүмүүс, хагас алж хүмүүс. Яагаад гэвэл чи ширээн дээр 4,000 км чи дуулах. Яг тийм байхгүй. Тэр чинь бол аим хэцүү шүү дээ. Гар марс бүтэж хэлнэ шүү дээ. Сарваа тулаа тий.
Тэгээ хурдлагдсан хаа чи бүр урагшаа улам налж байгаа. Тий, улам налж байгаа. Эйгүү. Спорт байк гэж бас. Тэгтээ бас нэг бодлого мохорт бас надад бас байдаг шүү. Нэг бас нэг 1000 артаа болчих чи тий. Тий, аваад тавьчихсан байхад бол тий. Тэгээ бас хууны бас юунууд стил жанр тий. Сонирхол амьдралын хэв маяг хвшлүүд ерөнхийдөө бол амар орж байгаа. Ер нь бол тийм жижиг мотоцикл төрлөрлөлийн мотоцикл ундаг хүмүүсийн яг тэр юунууднаас нэг өөрийнх нь амьдралын хэв маяг жанрууд амар таарсан байдаг тий. бас нөгөө нэг найз зөвхөн хүрээлэл гэж ба тий. Тий. Яг юу хийдэг залуучууд яадаг ийдгүй яг тэрүүгээрээ яах уу гэдэг тийм. Одоо миний хүрээлэл гэх юм бол дандаа хагас галж байгаа юм шиг ер нь. Одоо бид нар чи супер байк ч ундгүй. Одоо дандаа нэгтүүд ундаа шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо энэ ард харагдаж байгаа шиг гэх юм одоо за яг зөвөр нь жишээлээд ярьж байгаа шүү. Энэ бол Ducati Scrambler гэдэг загвар тий. Би бол яг энэ анх вили сурж байхдаа яг энэ 803 гэдэг энэ загвар дээр сурч ирсэн юм. Ингээд гоцоолгол тий. Одоо биднийх чи тэгэл дүүрэн кейжтэй тэгэл консныхоо доотлолтой хойд торомцтой ч юм уу тий. Арийнхын суудлыг нугацсан заавал ингээл явж идэв тэгэл. Биднийхийг бол харахад бол зүгээр л яг сонирхдаг хүн л сонирхно. Хойд торомсын зүүн гарны доотлолт бас байгаа мó тий. Тий. Одоо энэ дэдэлт констой гэсэн. Одоо зүүн талтай констой тэгэнгүүт конс ингээд хойдлон торомсон. За тэгжиж л вирнүүд вили хийх нь шүү дээ тий. Тэгээд ингээ явж байгаа чи мэдээж хойд торомс гიშих боломжгүй учраас. Тэр чи арай жоохон нөгөө нэг жоохон про руугаад өгч байгаа хүмүүс нь л одоо нөгөө нэг хойдлын торомцыг консныхоо доор хийгээд шүү мэдээж. Тэгэхээр хойд торомц бол тэр доор байхгүй. Байгаа. Анх чинь яг тэрүүгээр сурч. Наа чи бол наа чи ихтэй сони юм байна. Анх чи ихтэй сонсож байгаагүй байна. Одоо MotoGP энтер дээр чи бас нөгөө нэг хойд торомц бас ингээл байж л үү. Яг тиймэрхүү тоног үтсэн өгөхгүй давхар нэмэлт одоо аппарат хийдэг. Мөнхөн ахал сайн хийдэг ер нь. Яг сайн хийдэг. Тэгээд тэр чи бас анх сурж байхдаа яг энэ одоо энэ Ducati-гийн урталт бас өхөнгөө алдчихсан юм аа. Тэр чи анх нөгөө нэг хойдлын торомцоо ингээл юунда консныхоо доор хийц тэрийг бас мэдрэх гэл үзээд байгаа ш. Эсвэл хүний тарих чинь бас их сонио ажилтдаг. Яг ингээл панка босгоцсон явж хагаад энийгээ угаасаа ингээл хатхна гэдэг мэдчихэж байгаа ш. Жохон хоошин савуулаад энэ талынхаа торомцыг хатхна гэсэн чинь аваачаад рефлексээрээ шууд хойд энэ торомцтой ханддаг. Панк гэл буугаад өрүүлээ алдаалыг мөрөөрөө ингээл жолоод байж. Автобусны ажил тэр унсан болоо ингээл гэсэн. За бид нар нийгэм рүү орж үзье. Дуу чимээний талаар гоё. Дуу хоолой болооч. Дуу. Яах ёстой вэ? Гоё музик хийж чаддаг. Дуу чимээний тал дээр. Одоо оргил мэргэлээсэй л гэж үзэж байгаа. Акустик. Дан одоо шулуун панк гэл гарцсан гүмэр юм шүү дээ. Тэгэж дуу чимээтэй байх нь зөв гэхдээ одоо нийгмийн хариуцлагын өрөөнд бол энэ ч буруу болчиход шүү дээ. Хүүхдүүд унтчих гэж гэдэг юм тийм. Тэгэж тухайн хүнийх нь нөгөө нэг хорхон дарагдаг өвнөл асуудал. Одоо байрлал орохдоо ч юм уу за 2 3 таа игээл 2 3 дугаар харандаа игээл консор айж хоорч болно шүү дээ. Тэр чинь одоо энэ чинь Азигээс нэг 50 метрийн орнд ванк гэж хурдлаад орсон ороогүй нэг ялгаа байхгүй. Хүндэлтэй л байх хэрэгтэй. Орчин тойрондоо тийм. Үнэхээр одоо ингээл аль мальгүй одоо иймэрхүү зам амуудыг бацж болно шүү дээ шин. Гой хүндэлтэй л байна шүү дээ. Одоо дуу чимээ анх сонирхож байгаа л дүүнер болон залуучуудтай л нэр санагддаг шүү дээ. Гоё одоо хужаа яндан болгон л одоо трипти хэрэглээрээ яг нэг оргийг нь авч хэрэглээр хамаагүй чихэн наалцтай байдаг. Децибелч одоо бага байдаг гэх юм. Бити хүндэлээсөө л гэж үзсэн чинь. Одоо мотоциклийн соёл бол дэлгэрээд нэлээд гоё болчихлоо. Одоо би бол мотоциклыг хобби гэхээс илүү одоо бол яг нэг юм солигдсон шүү дээ. Одоо нэг генерашн ч юм уу юм солигдож байгаа. Одоо бид өмнө одоо хобби болгож хардаг байсан бол одоо энэ хэрэгэл болчихсон. Одоо мотоциклт бол одоо энэ зунаас авахгүй бүр мэддэг. Мофиттой хүмүүс олширч байна. Одоо манай байранд чинь 5 жилийн өмнө нэг ч мотоцикл үүд байсан. Одоо энэ гараж ороод дүүрээ харахад чинь хуу хүн болгоо яг өөр өөрсдөө хэрэглэн дээр харуулж мотоцикл байдаг. Хүүхдүүдээ зөөн ч хийд юм уу ингэж тийм ингээл. Тэр одоо бол хэрэглээ болж байна мотоцикл маань. Гэтэ одоо хэрэглээ болохоор нөгөө нэг янз бүрийн хүмүүсээс ороод ирж ш характертай хүмүүс. Машинаа тэгж барьдаг эсвэл тэр чин мотоцикл дээр шууд суугаа ороод ирнэ. Тэр хүмүүст гоё үлгэр дуурайл болоосоо л гэж бодож. Бүр амар тэгж хаазалж одоо замын голоор явж байхдаа ерөнхийдөө байнгын хөрхөн жижиг сигналтай айж явах явбал тэрүүгээр замын голоор хурдан явсан хурдан яваагүй үсрээл 3 минут л ялгаатай болчихсон. Очих хөстэй газар та. Тэгэхээр замын голоор битээ тэгж хурдан яваарай. Замын голоор
Хэрвээ хурдан явах юм бол ер нь хөлгөө болж байгаа тэл ялгаа. Одоо би бол тиймэрхүү надад ч гэсэн тиймэрхүү найзтай байна. Би бол хэлэхэд нээлтдэг ер нь. Тэрийг одоо ингээл 1000 ингээл хаацлаад тэртээ тэргүй үедээ гэрлээ чинь тэгэл гэрлээрээ тохиол жижигэн сигналдаа л хажуугаар нь гараа явчих. Одоо үе чинь шал ондоо болцсон шүү. Одоо бол тэгээд нийгэм нь одоо бид эдийг харахтаа хэрвээ бид нар цуваа болж явал ингээд сүртэй хаацлал явах юм бол ван гэл хаацлал явах юм бол ер нь хандчихлээ тэнэгэл гэж гайхуулж байна л гэж хараад. Тэртээ тэргүй урд нь явж байгаа моциклын замчлаад ингээ гаргаад өгсөн юм дээр заавал дунд нь явж итэнд одоо пам гэж хаацлал явах шаардлага. Зүгээр жалгаш шүү дээ. Ашиг болж байгаа. Нэг талаас бол одоо гоё болцсон шүү дээ. Маань жолооч нар бол айгүй гоё болцсон. Тухай одоо за нэг 7-8 жилийн өмнөхтэй харьцуулбал бүр ингээд өөрсдөө зам тавиад өгдөг болцсон шүү дээ. Тэр дунд чинь тэгэл мерсер нэг жоохон тэнэг хүмүүс бол байгаа. Тэнэг жолоо ирдэг хүмүүс байгаа. Харахгүй дарлж байгаа. Тийм, дагаж уралддаг. Битгий уралдаасаа л гэж хүсэж байгаа. Тэртээ тэргүй одоо 1000 хажуутал хаацсан ч гэсэн хэрвээ надтай харууд би бол уралдахгүй ямар тэнэг юм бэ гэвэл хажуугаар нь хүчээс сонсоод гараа явчихдаг. Харин надад сул зам олдвол гоё хайдлын бүхэн дээр. Гой цэгцтэй л байна л та тийм цэгц эмх цэгц. Ер нь тэгэл аянд олон жил тэгэл унаал гэхлээр тэр соёл цэгцэдэг зүйл бол зөв бид нь угаасаа л өссөн гэсэн үг байна. Зөндөө олон тэгэл ослон мослнууд дээр харц үн чи тэгэл хөх гэж байгаа юм шиг замын голоо панк явахгүй. Мэдээж тэр эрсдэл болгоны гэрээсээ гараал чи бодоол байж байгаа шүү дээ. За ингүүл тэгнэл. Бүр би эндээ суулгач гэлээс. Хүний нэг юм татна гэж байдсан шүү дээ цаанаасаа. Яг хөө тийм татсан өдөр байдаг. Яа гэдэг энэ замаар ингээ явчихгүй яваа. Их тэгжсэн бол тэгчих байсан гэж тэгдэж шүү дээ. Сүүлд нь харамсаж байгаа одооноос зүгээр өстөө хөвшил болгож байгаа. Аюулгүй байдлаа хангаж явдаг байх хэрэгтэй л. Тийм. Сүүлд. Дээр нэг замын голоо бити их хаазлаасаа л гэж үзсэн. Гэтэ зэрэггүй чи гоё моциклтэй, чи гоё хоббитэй байна. Тэрийг заавал тэгж орчин тойрныхондоо чиний язж байгаа л бити стресс түгээрэл гэж. Яг хөө саагахгүй юу байна. Гэтэ гоё хоосон зам дээрээ саагаад л. Бүжгэлдэг байсан тэгээд нөгөө улсын авраг болж хахад бас тэгэл зөндөө юм туулж очиж байгаа шүү дээ. Бүжиг тэгээд жил гарan энэсээ доошоо би бас хитэрт үйж үзсэн. Хөлөө зөндөө орлуулчаад. Тэгэл нэг салбарт ороод тэр эцэг нь гоё үзмэрсэн гэдэг. Үр шимийг нь хүртээ те бүжгээс хойш гоё циркээр явлаа, олон сайхан дүүнертэй найзлаа. Дүүнертэй боллоо. Циркээрээ ч бас одоо яа би юу болцсон гэж бодож байгаа. Энэ амьдралтай холбоотой бас 7-8 жил болцсон циркээрээ. Тэгээ энийгээ зогсоогоод одоо яг Монголдо сууршаад эртнийхээ хобби одоо цикл нэг нь лугаа тууштай ороод энийхээ эцгийг заавал үзмээр байна. Түүнийг дүүх яг зүгээр төсөөлж яа л та. Дотшоо асуултсан. Амьдралын эцгийн хүч нь очих юм да. Чи манай зүгээр явах ч шүү дээ. Тэгээд өнгөрсөн харахад яг өөрөө амьдэрч чадах зүйл юм. Одоо ингэ явж байгаа тийм. Цааш тавьдаг юм байна. Үүдэлгээр үйлчлэж шүү дээ. Яг одоо гэр бүл тий гэр бүл нэгдүгээр тал гэр бүл хоёрдугаар дахиад шинэ хобби гарч ирэхийг бол үсэхгүй. Гэхдээ шинэ хобби гарч ирлээ мэцгэлийг үл хийж чадахгүй. Одоо хамгийн сүүлд энэ MotoGP энэ мотоциклийн одоо энэ тэмцээн уралдаанаа бүр эцсийн үзээд Max гоё продакшнд очихыг л харах. Монгол одоо нэг тим багтаа болоод өөр улсад нэг сизнэг тэр баг нь ингээд яг мэрэгжлийн түвшин одоо ингээд дугуй муугаас хэлдэг техникийг хариуцдаг эсвэл одоо ингээд мэдээлэл өгдөг коуч мууч бүх юм байдаг шүү дээ. Тийм багтаа болоод тэрийг л одоо ингээд Монгол улс гоё. За амжилт гаргахаа билий ямар ч байсан MotoGP дээр файналдаа л үзчихвэл. Тэгэл мэдэл тэр урд нь гарна тэр MotoGP тэр бүхэл бүтэн Монгол улс багаараа очоод
багаараа очиод тэрийг финалдчаад бол тэгэл. Тэр л одоо миний бодлоо. Хамгийн эцсийнх нь гэх юм. За. Хоёр амар дипэрч байна. Дип байна. Амар дипэрч байна. Зандаа энэ гоё шоу марч яриулс гоё тийм. Хоёрыг одоо ер нь бас одоо ингэ асуултуудыг анзааруулаас нэг хоёр өөр төрлийн асуултууд Тийм. яваад байгаа. Ер нь бол тэгдэв ба. Одоо нэг аялал хийхдээ мотоциклтай аялах гал за чи өглөө ингэ босоод хамгийн дөрөнд бэлддэг 3 зүйл. Одоо яг за каск, маск, өмсгөл тэр хамаарах биш. Тий, тэр бол өс ойлгомжтой. Бид нар ч аюулгүй байдлаа хангаж уус тэр идтэй төрөв авч. Зүгээр л яг одоо аяллаад аялахад зүгээр л яг авч явах 3 хэрэгтэй зүйл. Хамгийн түрүүс жинхэнэ бодож байгаа юм. Юу ч энэ талаар бодож. Яг нэг амар олон аялж үзээгүй. Гэхдээ энэ аялал болгондоо тэр чинь аяллаа туршлага болол явд юм лээ. Тэгэхээр одоо ингээл яг тэрнээс л одоо санаа авч л хэлж байгаа шүү дээ ер нь. Одоо дугууны нөхөс тэр бол бүр одоо нэг сүглээ гэж үүдэн шүү дээ. Тэрийг би бол одоо ямар ч аялалт явсан заавал авч. Тэрнгөө бол тэгэл хог болно гэж бусд нь мэдтгэхгүй. Одоо дугууны одоо тэр юу л вэ? Сүглэл өөр бусдыг нь бол хэлж мэдхгүй аялалт. Мотоцикл унжгаад бүр нэг цаа хэвста одоо мотоцикл унахаар болдсон юм дөө. Хийч та юу ч хийгээд. Зүгээр одоо болоод өөр юм хий. Өөр хоббит бол гэж тийм шантарч исэн үе юм. Зөндөө гоо. Тэгэл зөндөө. Зүгээр яг онцлоод хэлээд би яг тэр үед л нэг юм бодож исэн гэдэг. Чи мотожип 2 жилийн өмнө Улаан Транк гэх мотоциклтэйсэн. Би анхаад нөгөө видео өгч. Тэгээ тэр маань бас нөгөө нэг мунтраад байсан. Тэгээ тэр нь бүр хаяа аягдал нэг мунтардаг. Тэгээ яг сансраас гараад гэрийнхаа энд ирчихсэн би. Яг ярмын гүүр даваал. Эхлээл юуг нь нарны гүүрэн дээр айгүй айжхан гоё босгож нарны гүүрээ дуусгачаал. Билээшээ яваалыг ярмын гүүр эргэл чигээр явчихсан. Тэгэл тэгжсэн чинь ингээд босгоцсон явжсэн. Па мотоцикл ямар ч тоггүй болол. Тэгэл тэр үед чи их ганган явж исэн юм аа юм. Юутай жилет өмссөн. Тэгэнгүүтлээ бэлээч байхгүй заяа. Эний джинс өмтсөй доогуур вайнстай. Тэгэл панкээ явж байгаа л нөгөө урагшаага даваал мотоцикл чи мэдээж тоггүй болохоор хайдлан дуу зурч байгаа шүү. Чи нэгдүгээр хаан дээр явж байгаа юм чи. Нэгдүгээр хараа бараг хандахгүй юм чи. Тэгэл панк гээл юу болж байгааг угсаа мэдрэг. Урагшаага давсан. Тэгээ эргээ харсан мотоцикл манд чи гусаад ирж байгаа байхгүй. Над дээр өнгөрөөд дэшегээ давсан. Тэгэл би шууд замын хажуур өмөлгөж чингуудлаа каска тайлал шидэл бөөлчихсэн болохгүй амар мохоо бөөлчихсэн. Толгой хөдөлсөн юм чи. Тэгээдсэн чи артлын нэг хараартай залуу байсан. Тэр хурж ирэл зүгээр үгээл тэгсэн хөл рүү гарангот би ч өмнө нас хөлөө ингээд амар биштэйчихсэн байхгүй доошоо. Хоёрлоо ойлно. Тэгэл яг замын хажуу сууж хат би одоо яг юу хийх вэ? Тэгэж бодчихсон. Тэгэл гэртээ ороод тэр чи би гайгүй болох ярээр би өөрөө юу юм бэ болол эхэлж байгаа юм чи тээ. Нэг шантарлалтанд буцаад гоё болж тэгэл. Тухайн үед л яг тэгэж бодчихсон нэг боржуурн дээр сууж хат тээ. Одоо нэг юм болдог ч юм уу эзэн хөөх нь мэддэггүй юм гэж бодож байгаа. Бас нэг амар онголтолтын дараа хүнд чи юм орж ирнэ шүү дээ. Яг тэгэж бодчихсон. Тэгэл 3 хоногийн дараа нөгөө бодол нь арилж байгаа юм чи. За би ч өөрөө миний мотоцикл битүү нөгөө хамгаалалт болохоор яах ч вэ. Тэгээ нөгөө хараартай залууч намайг өргөө мотоцикл дээр тавьж өгч байгаа. Тэнгүүтлээ хөл гар усны гайгүй хөдлөд байгаа шүү. Тэнгүүтлээ энэтхэг суулт юм байна шүү. Нөгөө ингэ суучдаг. Тэгээ ингэ суудсан явж байгаа шууд нөгөөтгөө гараж руугаа оруулж мотоциклоо тавьчаал. Дээш орол халуурч явж байгаа. Тэгээ 3 хоногийн дараанаас бол айгүй болсон. Замаа ингээл хоёр талаар хараад. Тий, хоёр талаараа хараад. Тэр нөгөө бас нөгөө моторонд нөгөө нэг тосын гүйлэхгүй тул бас мөнх ах юу хийж өгдөг. Хаалт маягийн зүйл. Тэгвэл одоо тийм моторонд дотор каст чиртэр гэсэн. Ч одоо яасан хэв хийдээ би тий. Тэгэхгүй нөгөө нэг мэдээж мотоцикл чинь бүр ийм болцсон явж байгаа шүү дээ мэдээж. Тэгэхээр ийм болцсон явж моторын тос нөгөө нэг
гүйж чадахгүй тэгэхээр мотор нөгөө дуурах хэрсэлтэй зөх хэрсэлтэй. Тэгээд бас нэг аюултай юм байна. Нөгөө хойдлын тоормсоо бид чинь байнгын зууралж явдаг диск алдаг. Диск ингээ улаасаа халждаг. Тэгээд улаасаараа нөгөө моциклч тоомс тавьчихдаг шүү дээ. Тэгээд тэр тэгж тавих бас их аюултай. Тэгээд ямар ч тоормс зуулчих тонк гэл хашаа явдаг. Энэ бол гой зам байвал хаач үрнэ л гэсэн. За өндөрлөх үү? За тэгээд Би нэг юм асууж байна. Шивэсний талаар яриач. Би шивэс одоо 100 гартал чинь байна. Моциклтай холбоотой мөртлөө хоёр талаас харагдаад байна зүг. энэ шивэс манд яг нөгөө моциклтай холбоотой. Яг энэ талаасаа моцикл тэгвэл нөгөө талаасаа шаш үү. Нөгөө энэ болохоор Infinity. Энэ шивэсний түүх бас ихгүй юу. Энийг болохоор маань одоо талигачулсан найзууд Funk and Pump-тэй. Huge World тэгээ одоо миний энэ дээр бас байгаа. Маамтын дээр байдаг. Тэгээд тэр манд би нөгөө нэг туркээр циркээр ажилладаг. Тэгээд ажилд явахаас өмнө яг нэг найзтайгаа PS тоглоё гэд гэртээ яжсэн. Дуудаад тэгэхэд маанаас хийж өгчсэн байхгүй. Тэгээд энийг хийж өгчөөд за мэн чи дараад нь яа. Дараад нь хурж ирэх чинь нэг гоё дуусгаж өгье гэд. Тэгээ яг тэр жил явчаад ирсний дараа бол маанаас юм байхгүйсэн л доо. Тэгээд одоо хүмүүс харахад л жоох юм мэдтэй юм шиг байна. Энэ нь болохоор энэ маань яг дүүр утгач шүү дээ. Хамгийн байх ёстой шивээс би нэг яг тэгэл энэ дүү ингээл байж цэцсэн. Хоёр талаас нь өөр. Тий. Талаас бол моцикл. Энэ талаас бол шаш үү. Тий. Аха. Тий. Тий. Харагдах үнцгэн тий. Тэгээ хүмүүс хараад их хвчлээ инээт тий. Гол утгач юм мэдхгүй хүмүүс энийг л инээчлээ тий. Тэгээд өөртөө шаардж. За манай анхаад асуулт өгнө. За амар дипэрх үү гэдэг. Манай анхаад асуулт байна. Байхгүй. Энэ яриа сонсохдохгүй. Орохгүй байна уу? Зөв чи асуух юм би хийжсэн гэх аялаа асууж. Анхны чаар ингэртэй өгнө моцикл. Эмхтэй. Жамд амьд хүнтэй юу гэж зөвлөх вэ? За одоо нийт моцикл ундаг залуучуудтай. Ер нь одоо ингээ манай подкаст манаас ингээ юу гэж өндөрлөх өгч байна. Одоо яриаг үлдсэн ч юм уу те. За нэг за ийм хэлэх байсан юм да. Үлдсэн. Тийм бас гоё сэдв яриа байна. Тийм байгаа ба. За тэрийг нэг хөрөлтөө явуул. Тэр 3 жилийн өмнө яг би нэг ингэжсэн ба. Цирк дээр зогсож байгаа нөгөө нэг дөнгөж сурж байгаа хүүхдүүд маань залуучууд маань амар тэгж нөгөө нэг шөнө орой 2 цаг гээд бүр айгүй хаацлагдсан байхгүй. Да гэх тэр хожаа моциклээс хөрхий тэр. Тоосыг 300 хожаа. Тэгээд нөгөөх маань орж ирээд би хажуугаар нь машинтайгаа гарахтаа хэлсэн. За ахын дөрөв битгий ингэж хаацлаараа надад ч та хэдий бид эцтэй яг ижлэх юм биш дүгэн. Гоё дайдл ингэж масаа одоо нэг их хөрөөр дайвал янга хөрөөр гэдэг шиг гээд нөгөөдгөндөө сануулаад орсон нөгөө хүүхд чинь заахаар хэлсэн. Бид эд чинь найзуудаар тохиог 5 дахь дөрөвсөн. Каракет ч гараа ирж ирсэн чинь нэг дүү сургуулийн өртөг бацсан ч мөргөлцсөн. Яг тэр үед л болцсон бол тэр хүүхэд айгүй айтайхан л явж байгаа юм. Үнийг бас хүлээж авч сураарай мэдээч бид нар нэг одоо крузер ундаг эсвэл эзэмцөр ундаг. Олон жил унтсан болохоор л одоо нөгөө нэг хүмүүс тандаж юм хэлээд байгаа шүү дээ. Мэдээж тэр болгоныг үздсэн болохоор бити тгээсэл гэж хэлээд байгаа ш. Түүнээс нэг амар нэг биелаг гэж юм гэдэг болоод дээрлэгч байгаа юм шиг тэгж хэлж байгаа юм биш. Энэ хүний үгийг зөв талаас нь хэлээд авч байгаа. Эргээд чамд өөрт ч л хэрэгтэй болохоос ш. Надад бол юу ч хэрэг байхгүй те. Бид нар чи хэлчихэл явчихж байгаа юм чи. Тэр хүн өөрөө ид хөрөнгөөр хөрч. Хүний үгийг хүлээж аваарай л гэж. Би нэг асууж. Хүндээд байгаа юм. Өөрөө одоо л энэ албан спортлоор байхгүй байна. Тэрэнд өөрөө орох хүсэж байгаа эсвэл чи байх ёстой. Би байвал би нэмэр гэсэн. Яг тэрэнд бол баг намайг төлөөлөд гэж хэлж болохоор маа найз байна. Мэдээж байна. Тэгээд сонсоол явж байгаа бүх зүйлийг би авах ч юм байна, хаях ч юм байна бас. Төлөө нэг юм чи мэдээж бас. Дандаа би өөрөө буруу талаас нараад нэг үнцгээ бариад байл бас тийм болчихно тийм чинь ард нь хөлхтөн дүнгэж нэгдэж байгаа зүйл шин 2-3 жил гэдэг чинь ерөөд дүнгэж нэгдэж байгаа өсч хөгжиж байгаа спортын зүйл. Энэ зүйлээс хэн одоо ашигтай байх ёстой вэ гэхээр тамирчид маань ашигтай байсан. Энэ албаа ашиг сонирхолтой шүү. Миний хувьд бол яг үнэ хэлээд байгаа гэж харж байгаа. Тэгэж нэгнтэйгээ өрсөлдөж байгаа юм дээр хэн нэгний зүгээр л ашиг сонирхол болчих үедээ гэсэн айдсаас би зөндөө бичлэг хийсэн. Бичлэгийг Facebook дээр тавьсан. Одоо хүртэл тэгж харагдаж байгаа. Гэхдээ
уулзаад үзэн нөгөө хүмүүстэй би нэг ч уулзаж үзээгүй. Уулзаад үзэн тэр хүмүүс үнэхээр одоо зөв тал руу нь явж ивэл дэмжээ тамттай ажиллана. Тэгээд буруу тал руу явж ивэл мэдээж үнийг бол мэдэх амарх идэв үслэл мэдчих. Тэгээд дахиад хөндөд байгаа зүйл нь цөөхөн гэж байна. Дахиад хөндөд байгаа зүйл нь холбоо. Чи бол яг өөрөө хэлж штэ. Би бол ханаст байсан. Тэгэхээр яг гаднаас ч би юу зүйл хийж байгаа юм. Зүгээр холбоогоо би алдсандаа магадгүй ч хөндөд надаас би байгуулах ёстойс тэр байгуулчлаа. Надаас өрсөлчлөө. Би өрсөлчлөө талаас нь. Миний харж байгаа үнцэг болохоор одоо миний харж байгаа үнцэг бол яг анхнаасаа нэг л байсан. Том клубүүд за том гэж ярихгүй удаан оршин тогтносон клубүүд тийм мэдээж. За одоо cruiser англ дээр аваад үзье л та том клубүүд нь юм. За 5 том клуб ч юм уу 6 том клуб байсан тийм. Тэгээд игсэн чинь дүнгэж одоо ингээл жилч болоогүй тийм амар олон клуб ингэж пам гэж нэгдэнгүүтлээ шууд холбоо. Тэр бол миний хувьд бол айгүй өрөөсгөлөө. Ер нь хязгаарлагдсан л. Тэгээ би юу хэлэх гээд байна. Чи жоох өөрөө хэлэхсдээс хоцорсон. Тэгээ хоцорсон. Яг л миний бас санхүүгийн байдал нэлээд тийм болж ирсэн. Тэр чинь бас олон тэмцээн уралдаан ингээд явсан. Тэр чинь бас дан ганц санхүү гэхгүй цаг заваа зөвлөж юм гэдэг чинь айгүй тийм. Тэш. Одоо бол тэгэл яг энэ өрсөлдөөн дээр хэн хожих вэ гэхээр заавал одоо ингээл юутай тамирчид гоё олон болох хэвээр. Тамирчид олон болж ш миний яриад байгаа нөгөө нэг point ч өөрөө үсэт ирэх байхгүй. Одоо тамирчид олон болол мэдээж бид хэд ч бүгдээрээ хөгшрөн тийм. Бүгдээрээ хөгшрөө гэр бүлтэй одоо хүүхдүүд томрох хэрээр аав нар нь уралдах байлаад хүүхдүүд нь энэ спорт руу ороод эхлүүл за тэгээд миний зүгээр хүсэж байгаа зорилго дээр л болж байна. Багаас тийм цаг хугацаа. Яг 10 жил одоо нэг за нэг хүүхд ер нь хэдэн наснаас бэлтгэх хэрэгтэй. Тэг мэдгүй би бол яг тэр талаар судлаа. Ер нь бол нэг жижигхэн pocket bike-нууд байдаг шүү дээ. Тэрнээс нь авахгүйгаа суулгаад. Тий. Анхнаасаа угаасаа яг тэгж л харж байсан. Тий. Тэр одоо бисклет ажиллаж эхлэв. Тий. Баавар ажиллал стандарттай гоё юм байна. За одоо өндөрлөгийг явчих дахин асуулт өгөө. Одоо ер нь баг байхгүй болж байгаа л тийм. За манайх авалтаа шинэ дугаар ивент гэсэн стандарт кадрын авалтаа маш их баярлалаа. Бүгдээ зүгээс таргет юмч юмдаа ултраа хий. Одоо зөвшөөрөөр ийм хүмүүс хэрэглээрэй гэж хэлцгээ маш дажгүй. Усны удаалах амрын дажгүй байна. Үлдэрт нэг таргет орж ирж хүчийг авч чадчих байна. Хаяа нэг орой чиглэл кино зүгээр байна. За тэгээд Брат мото подкастыг сонсож дэмждэг мототчдоо ерөнхийдөө баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээд бид бүхний YouTube суваг дээр subscribe дараарай. Бас нэг пэйж байгаа. Пэйж дээр бас лайк тарч бидтэй нэг дээрээ. Энэ жил бидний бас подкастын хүрээнд хийх аюул олон дугаарууд бас ийм зүйлүүдийг бас бид нар төлөвлөж гаргасан байгаа. За тэгээд мотоциклтэй холбоотой бүх үйл ажиллагаан дээр очиж бид нар блог хийх болно, нийтэд хүрэх болно, танилцуулах болно. Гэт энэ жилийн бол хийх төлөвлөгөөнүүд бол аюул хэмжээгээр гарсан байгаа. Тэгээд энэ бас нэг мотор ревю бас яригдж байгаа, нэг реалити шоу яригдж байгаа. Бас нэг нэмээд хэлэхэд киноны зохиол бас яригдж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл ерөнхийдөө бол мотоцикл дагсан энэ ертөнцийг одоо нуугдмал биш ил гаргах цаг нэгэнтээ боллоо. Учир нь яг бол мотоспорт гэдэг бол Монголд бол үнэхээр ирчийг авч гой хөгжлийн түвшиндээ үнэхээр орж чадж байгаа учраас энийг түгээн дэлгэрүүлэхэд бас Brab мото подкастын хамт олон та бүхэндээ бас айгүй олон зүйл айгүй олон сэдвээр та бүхэндээ хүргэх болно. За энэ дугаарын зочноор спорт байк хөлөглөгч ерөнхийдөө бол спорт байкийг Монголд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Билгүнаа манаас ингээд хүрэлцэн ирж бид бүхний урилгыг авч оролцсонд бас баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд гарын бэлгийг бол мэдээж энэ тавьсан байгаа стандарт катерингийн бүтээгдэхүүний DHS бэлэг болгож бас гардуулж өгнө. За тэгээд бидтэй ажиллах хүсэлтэй хамт
хамт олон байгууллага хувь хүн та бүхнийг бас манай подкасттай хамтран ажиллахыг уриалж байна. Хамгийн гол зүйл юу гэвэл манай подкастыг үздэг нийт үзэгчдийн маань дийлэнх хувь мэдээж мотоциклчд байдаг учраас мотоциклтай холбоотой хэрэгсэл зардаг ч юм уу, сэлбэг зардаг ч юм уу тий. Одоо эсвэл мотоциклыг оруулж ирдэг газруудаас манайтай хамтран ажиллах бас бизнесийн хувьд аюул тоо маркетинг болж өгөх баг. За тэгээд Brab Moto подкастын season 2-ын 3 дахь дугаар хүрээд энэ хүрээд өндөрлөө. За тэгээд та бүхэндээ хэлээ. Let's Brab. I came from the mud. There's dirt on my hands. Strong like a tree. There's roots where I stand. Oh, I've been Brab Moto подкастын season 2 дугаар үргэлжилсээр бидний удирдлыг эхэллээ. Let's Brab!